Америкийн өнцөг болон бүрээс оролцож байгаа болов гэж бодчих. Тэгээ та бүхэн бас аль аль мужаас оролцож байгаа. Тэрийг бас чатан дээр хичээрээ зүгээр нэг хаанаас оролцож байгааг харах гэсэн юм аа. Тэгээд бас энэ оройн цагаар одоо өнөөдөр ч бүтэнсэн өдөр орой одоо зарим газар 8 болсон байгаа. 7 болж байгаа. Энэ орой бас энэ тэндээс оролцож байгаа цаг гаргаж байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд нэргүү дуугаа өгч болж байна уу? Бас одоо миний хамтрагч бас яг энэ ноцтой адилхан тэтгэвэр даатгал санхүүгийн мэрэгчлэлтэн ийм үзэсгэлэнтэй бүсгүй бас надтай өнөөдөр энэ оройны энэхүү зүүн мэдээллийг бас хост хийгээд ингээд зохицуулагчаар ажиллаж байгаа. Тэгээд нэрүүдээ баярлалаа. Баярлалаа. За тэгээд ямар ч хэсэн мэдээлэл сонсох гээд энд орж ирээд цаг зав зарцуулж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд өнөөдөр бидний гол ярих сэдэв болоод Америкийн Social Security Retirement-ийн систем яаж ажилладаг юм бэ? Бид нар яаж 40 оноогоо цуглуулах юм те? Тэр бүх талаар ерөнхийдөө би ч энэ тийм жижигэн бичлэг хийгээд оруулаад идэг тэднийг нэгтгэхэд тэгээд ингээд оруулж байгаа. За тэгээд дэлгэцээ би шеэрлж байгаад яриад явъя. За тэгээд ямар ч гэсэн миний бичлэгүүдийг та бүхэн өмнө нь харж ирсэн бол ингээд уянгаа гэдэлж эхэндээ их шүүмжлүүлэг ямар их орилж ярьдгийг ямар амар хурдан ярьдгийг хүмүүс загнаад байсан. Тэгээд та бүхнийг шүүмжлэг хүлээж аваад одоогоор айгүй айж тогтуу ярьж сурж байгаа. Тэгээд Америкт яг энэ санхүү тэтгэвэр даатгалын чиглэлээр нэг 2 жил гаруй 3 жил орчим ажиллаж байгаа. Тэгээд энэ чиглэлээр би өөрөө Монголд нөгөө телевизэд мэдээний сэтгүүлч хийжсэн учраас бас монголчуудын мэдэхгүй нэлээд их байдгийн байна гэдээ өөрийнхөө мэдсэн сурсан тэр бүхнээ бас ингээд хүргээд явж байгаа. Тэгээд та бүхэн яг надтай дараа нь зүүмний дараа маргааш нөгөөдөр хизээч явах хэрвээ үнэхээр одоо миний хийдэг ажилтай холбоотой мэдээлэл авахаар бол одоо тэтгэврийн хувийн хуримтлал байна тий. Тэгээд амь насны даатгал өнөөс гарах өөр одоо санхүүгд Америкт санхүүгийн ямар боломж өгдөг тэр бүхийг асуухыг хүсэх юм бол надтай холбогдоорой. За тэгээд би өөрөө бол лайсенс эзэмшдэг санхүүгийн мэрэгчлэн байгаа. Одоогоор яг санхүүгийн одоо зөвлөх гэж бол хэлэхгүй санхүүгийн зөвлөх гэдэг чинь бас арай жоохон том ойлголт болчихж байгаа. Тэгэхээр би одоогийн байдлаар суралцаад явж байгаа мэрэгчлэлтэн гэж явж байгаа юм байна. За тэгээ өнөөдөр ямар сэдвээр ярих вэ гэхээр Social Security 40 оноогоо яаж цуглуулдаг юм бэ? Тэгээд ерөнхийдөө бас мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг нэг ингээл бид нар чи ам дамжаал янз бүрийн яриад идэг штэ. Тэгэхээр тэрний тухай бас арай нарийн ярина. За тэгээд тэтгэврээ хизээ тогтоолох уу? Хэдэн настайдаа тогтоолгоо зүгээр үү? Хэд орчим доллар ерөнхий багцаа авахаар байна те? Тэр тухай. За тэгээ хамгийн гол нь тэтгэврээ тогтоолохдоо мөнгөө авч эхлэхдээ ямар хүчин зүйлийг харуул зүгээр вэ гэдэг те? Тэр болгоныг бас яг монголчууд өөрсдийнхөө нөхцөл байдал дээр зориулаад одоо нөхцөл байдал тааруулаад бодож үзэх тэр зүйлийн зах зугаас нь ярина. За тэгээ Social Security гэдэг энэ систем болоод зөвхөн одоо тухайн хүн 40 оноо үүсгээд тэтгэвэр авах биш энэ маш цогц гэр бүлийн гишүүд нь хүртэл авч болдог юм цогц систем байгаа. Тэгээ одоо энэ 2 жил гарсан би энэ судлаад тэгээ сүүлийн үед болоод нэлээ 2 3 ч ном уншлаа. Маш олон бичлэг үзлээ. Одоо вебсайт нь бол Social Security-гийн вебсайт бол маш сайн мэдээллийн сантай юм сайт гэдэг байхгүй. Тэр бүгдийг ороод уншиж хахад энэ бол үнэхээр гайхалтай сайн суурьтай систем байна. Яг нь Америкчууд өөрсдөө шүүмжлээд идэгин. Гэхдээ яг суурь нь бол маш сайн систем байна гэж одоо би өөрөө хувьдаад үгэнсэн л дээ. За тэгээд энэ үүсгэсэн оноо дээр хөгжлийн бэрхшээлтэй зөвхөн тэтгэврээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болсон үед ямар тэтгэмж авч болох вэ те? За тэгээд тэр хүн өөрөө тэтгэмж авахаас гадна гэр бүлийн бусад гишүүд нь бас тэтгэврээс нь аваад хөгжлийн бэрхшээлтэйг тэтгэмжээс нь аваад явах ийм бололцоо бас байдаг юм байна. Манай монголчууд бас тэрийг зарим тэр болгоно мэдэхгүй байж магадгүй. За тэгээд нас барсан эхнэр нөхрийн тэтгэврээс авна, салсан нөхрийн тэтгэврээс хүртэл авна гэх мэтчлэн одоо маш олон юм бол байж болт юм байна. За тэгээд SSI Supplemental Security Income гэдэг ийм нөгөө юу Америкийн халамжийн програм байгаа. Энэ тухай бас яриад Social Security тэгээд ингээд холбоод бас яаж авч болох уу боломжууд байдаг тухай ярина. За тэгээд тэтгэврийн бусад их үүсвэртэй байх хэрэгтэй. Тэтгэврийн 3 хөлтөө ширээтэй байх хэрэгтэй гэдэг тухай ярина. За тэгээд бичиг баримт хамгийн гол нь бас
гол асуудал чинь ямар бичиг баримттай байж social security тэтгэврээ авах юм те SSI гэдэг чинь бас их чухал байгаа штэ. Тэр тухай ярина. За тэгээ гадаадаас авах боломж бололцоо юу байдгийг тэр тухай дураад өнгөн. За тэгээд асуултуудаас авнаа. Та бүхэн бас өөр асуулт байх юм бол энэ чатн дээр асуултаа бичиж үлдээгээрэй. За бүртгэлийн үеэр бас асуултууд авсан байгаа. Яг уу яг энэ ихтгэлийнхаа презентацийнхаа үеэр бол ихэнхд нь хариулаад явчих баг. Тэгэхээр та бүхэн хэрвээ тодруулах юм байх юм бол бас асуугаад яваарай гэж хэлмээр байна. За тэгээд social security гэж юу юм бэ? Тэгэхээр энэ ерөнхийдөө манай Монголын нийгмийн даатгалын систем. Монголчууд бид нар цалингаасаа Монгол цалингийнхаа хэдэн хувийг төлдөг юм болоо нийгмийн даатгалд. За нэг нийгмийн даатгалтаа төллөө гэж бодоход тэр татварт төлөөд тасралтгүй 20 жил гэдэг үгсэн баха. Тасралтгүй 20 жил нийгмийн даатгал төлөх юм бол тэтгэврийн эрх үүсэд тэтгэвртээ гарах хэрэгтэй болдог. За ерөнхийдөө тэгээд ойлгочиход болно. Өндөр наснууд тэтгэвэр олгож авна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хөгжлийн бэрхшээлтэйг тэтгэмж олгож авна. Тэгээд энэ хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой засгийн газрын програм 1935 онд одоо үүсчихсэн ийм програм юм байгаа. Тэгээ өнөөдөр одоо 90 жилтэйгээ зоолгож байгаа ийм програм байна. За тэгээд 40 оноогоо цуглуулна гэдгийг та бүхэн ерөнхийдөө мэдж байгаа. Ажиллаж байгаа хугацаанд Америкт татвар төлж байгаа бол social security дугаартай хүмүүс энэ 40 оноонд үүсээд явж байгаа. Бичиг баримттай байна уу, баримтгүй байна уу? Тэрнээс үл хамааран social security номер авсан л бол татвар дээр тэр мөнгө нь орж байгаа. Тэгээд хэдийгээр одоо 1935 онд social security тэтгэвэр үүссэн ч гэсэн 1937 оноос эхлээд за ерөнхийдөө цалингаас нь эхлээд ингээд тодорхой хувийг авч иж тэтгэврийн хүн зөв юм байна гэж цалингаас нь авдаг энэ татврын тогтолцоо үүсэж исэн юм байна. За тэгээд цалингийн ямар хувийг бид нар social security татвар төлдөг вэ гэхээр 10 W2 гэдэг форм байдаг те W2 компанид ажилладаг хүмүүсийн хувьд компанид ажилладаг хүнд ажилладаг гэсэн үг шүү дээ те хуваараа биш хүнд ажилладаг хүмүүсийн хувьд цалингийнхаа 6.2%-ийг сар болгон зөвхөн энэ social security татвар төлөөд явж байгаа шүү. Энэ бол нөгөө income орлого одоо улсын нөгөө федeraлийн income орлого, мужийн income орлого биш зөвхөн social security төлж байгаа. За энэ дотор бас Medicare ороог байгаа. Medicare гэхээр бас 1%. Би өнөөдөр яг тэтгэвэр дээрээ дагнах гэж байгаа учраас зөвхөн яг энэ social security retirement-д зориулагдж одоо хуримтлагдж байгаа тэр тухай ярих гэж байгаа. Тэгээд тухайн хувь хүн 6.2%-ийг төлөөд явж байхад ажил олгогч яг адилхан 6.2%-ийг бас давхар төлөөд явж байгаа. Нийлээд 12.4% сар болгон одоо social security тэтгэврт орж байгаа гэсэн үг шүү дээ. За нийлээд гэхээр арай болохгүй юм байна. Ямар ч хэсэн тухайн хүний цалингаас орлогоос 6.2% орж байгаа. Тэгээд ажил олгогч бол тэгээд адилхан хэмжээтэйг одоо ерөнхийдөө матчин гэж ярьд юм да. Одоо өгөөд явж байгаа. За харин 12.9 гэдэг форумтай хүмүүс хуваараа хөдөлмөр эрхлэгч, хуваараа бизнес эрхлэгчтэй хин нэгэнд ажилдаг тийм хүмүүсийн хувьд татвар дээр 12.9 гэдэг форум авдаг. За энэ хүмүүсийн хувьд 100% өөрсдөө төлж байгаа гэсэн үг ээ. 12.4%-ийн social security татварыг өөр дээрээ төлж байгаа гэсэн үг. За тэгээд бас эн чинь нөгөө юутай лимит дээдэг байхгүй income нь 100 жилдээ нэг жилд 176,000 орлого байгаа. Тэрний 6.2%-ийг авдаг ч юм уу те 12%-ийг авдаг. Тэрнээс илүү одоо орлого болоод 250,000-ыг авах юм бол авахгүй зөвхөн 160 дотроо л авна гэсэн. Тэгж авч тогтдог байгаа. За тэгээд W2 гэдэг нэг иймэрхүү форм та бүхэн авдаг харж байгаа ах те W2 гэдэг одоо компаниасаа энэ W2 яагаад сонгосон бэ гэхээр нөгөө тайлбарлахад илүү амархан бүх юм ингээд шууд байж байгаа болохоор тайлбарлаж байгаа. 12.9 болохоор нэр заавал нөгөө татврын буцаалтан дээр харагддаг учраас төвхтөө тэр зүгээр яриа авчаа. За W2 дээр болохоор зэрэг ингэж харагдаж байгаа. За энэ одоо box 3.8 social security wage гэдэг нь ерөөхдөө одоо яг тухайн хүний жилийн орлого нь баггүй, жилийн цалин татвар хасагдаагүй, жилийн яг цэвэр авсан мөнгө байгаа юм. Тэр авсан мөнгнөөс social security төлсөн татвар нь болохоор 3,100 гэдэг. Тэгээ энийг би яг бодож үзсэн. Энэ бол яг 6.2% нэлээ. 3,100 бол $50,000 6.2% байлаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл ийм хүний хувьд тухайн компанийн эзэн, тухайн байгууллага нь яг адилхан ийм мөнгө social security татвар төлж байгаа гэсэн үг. Энэ мөнгө ирээдүйд бид нар татвар авахд тооцогдоод ингээд нэмэр болоод явнаа гэсэн үг ээ. За тэгээд Medicare-гээ бас ингээд тусдаа оршиж байгаа юм. Энийг гэхдээ өнөөдөр яахгүй. Тэр бол тусдаа маш том сэдв байгаа дараа нь.
өөр сэдв болгоно. За тэгээд 40 оноо яаж үсэх юм бэ? Энэ дээр бас ерөөхдөө нөгөө маш Америкчүүдийн хувьд ч толгойн эргээд за би ч бас нэг жоохон буруу зүрүү яриад буруу ойлгохдохоор бас нэг бичлэгүүд оруулсан билээ. Тэрнээсээ хүлцэл өчья. 4 оноо жилд максимум цуглуулна, 4 оноо цуглуулна. Амьдралынхаа туршид 40 оноо хэрэгтэй. Энэ 4 оноог жилд 4 оноо гэхээр 10 жилд бол 40 оноо цуглуулах боломжтой гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд нэг кредит оноо цуглуулахад $1810 earnings авах хэрэгтэй, орлого авах хэрэгтэй, тий. За тэгээд өөрөөр хэлбэл эн чинь одоо тэгээд тооцож хорчин нэг жилдээ $7,240 earningsтэй байхаар 4 оноо цуглуулчих байгаа гэсэн үг шүү дээ. За тэгээд энэ дээр нэг ийм асуулт байгаа. Энийг тэгээ яг яаж тооцоод байгаа бэ? Төлсөн татвар дээр түрүү нөгөө татвар төлсөн шүү дээ. Энэ төлсөн татвар одоо энэ нөгөө 4 номерын 3,100 гэдэг энээс тооцогдох юм уу? Эсвэл earnings гэхээр энээс тооцогдох юм уу гэдэг асуулт гарч ирнэ. За тэгээд яг энэ дээр ингээд маш их толгой өргөд гэсэн. Энэ бол одоо энэ 3 номероос тооцогдно. Өөрөөр хэлбэл за зарим хүмүүсийн хувьд арай жоохон бага ажилтдаг те сард жилдээ хэрвээ 20,000 орлоготой ч юм уу те ингээд байж ах юм бол бас бүрөө авчиж болж байгаа гэсэн үг байхгүй. За харин нөгөө 10-99 форумтой хуваараа хөдөлмөр эрхэлдэг, хуваараа бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд болохоор зэрэг за 50,000-ын 19 дээр орлоготой гэж гарсан мөртлөө хасалтаа хийсээр байгаа зарим нэг жоохон бага болчдаг 10,000 хэрэгждэг. Тэгэхээр яг авчиж байгаа. За зарим нь бага цалингаар 19-ээр ажиллаж байгаад нэг 20,000 орлоготой хасаад 5,000 гэдэг ингээ earnings-гээ гарчиж байгаа нүүд таксны материал дээр одоо буцаалтан дээр харагдана. Тэгэхээр бас нэг арай жоохон хүрхгүй нэг 3 оноо авдаг ч юм те. Тэгэхээр 19-ээс авдаг хүмүүсийн хувьд арай жоохон хугацаа арай жоохон илүү орж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол earnings гэсэн үг юм биш үү? Татвараар бол биш юм биш үү? Энэ дээр жоохон буруу ойлгоод байсан. Тэгэхээр тэрийг энэ дээр ингээ залруулчихъя. Энэ дээр л ойлгомжтой. Энэ дээр хэрвээ асуулт авах юм бол мэрэгүү асуулт юм уушаад бас хэлээд өгөө. Би нэг асуулт харах байгаа шүү. Энэ дээр ойлгомжтой. За тэгээ ойлгомжтой бол би тэгээ цаашаа явъя. Ямар ч байсан кредитийн хувьд ингээд үсчихэж байгаа. За тэгээд 40 кредитээ үүсгэсэн. Тэгээ за тэгээ тэтгэврийн нас хизээ авах вэ гэдэг дээр бол ерөнхийдөө тэтгэврийн нас гэдэг бол Америкт мөнгөө хизээ авч эхлэх вэ гэдгийг л ойлголт шүү дээ. Тэрнээс биш ажил хийхгүй зогсно гэсэн үг шүү. Ажлыг бол хэрвээ чадчихлаа авах юм бол тухайн хүн 70-80 нас хүртэл хийж болно шүү дээ. Тэтгэвэр social security retirement-ийн мөнгөө хизээ авч эхлэх вэ гэхээр 1960 оноос хойш төрсэн хүмүүсийн хувьд 62 настайгаас эхлээд ирэх үүснэ. Ирэх үүснэ. Энэ 62 настайг бол эрт тэтгэврийн нас early retirement гэж хэлж байгаа байхгүй юу? За тэгээ хэрвээ 62 настайдаа тэтгэврээ тогтоолох юм бол авах ёстой мөнгөнийхээ 70%-ийг авнаа. 70%-аар тэтгэвэр тогтно. За хэрвээ бүтэн тэтгэврийн нас буюу full retirement age 67 настайдаа тэтгэвртээ гарах юм бол 100% мөнгө аваад явна, тэтгэврээ аваад явна. За хойшлуулсан тэтгэврийн нас 70 нас хүртлээр бас хүлээж болдог. 70 нас хүртлээр яагаад хүлээдэг вэ гэхээр ерөнхийдөө нөгөө сард авах мөнгөө өсөж байгаа байхгүй. Тэгэхээр жилд 8% өснө гэж тооцохоор 3 жил хүлээсэн учраас 124% болж байгаа юм. За тэгээд Америкчүүдийн хувьд яг энэ тэтгэврт гарч байгаа хүмүүсийн 50% яг 62 настайдаа тэтгэвртээ гарчдаг юм байна. За тэгээд 60 тэтгэвртээ гарчдаг. За тэгээд нөгөө яг энэ хойшлуулсан тэтгэврийн нас одоо late нөгөө delayed retirement age гэдэг энэ тэн дээр бол ерөөсөө хүн одоо яг тэтгэвртээ гарч байгаа хүн 4% ерөөсөө гардаг юм байна л да. За тэгээ үлдсэн тэр 40% нь бол одоо ерөөсөө 62-оос 70-ийн хооронд ингээл урьж цавал гарчдаг юм байна. За тиймэрхүү байгаа. За тэгээд гол нь 62 та гарах уу, 65 та гарах уу, 67 та гарах уу гэдгийг шийдэхийн тулд нэлээд хэд хэдэн хүчин зүйлийг бодож үзэх хэрэгтэй болж байгаа маа. За тэгээд ийшээ орохоос бас нэг юм жоохон сануулж хэлээ. Энэ нөгөө social security гэдэг энэ систем өөрөө маш тийм цогц айгүй олон аюу их мэдээлэлтэй байсан учраас би өөрөө чадхынхаа яриа ингээд нөгөө ойлгомжтой болох гэж хичээсэн. Тэгээд магадгүй нэг удаа сонсоод өнгөрөхөд бол яг ойлгоод ингэдэм байна гэдээ ойлгочиход хэцүү байж магадгүй учраас би нөгөө бичлэгээ хадгалж байгаа дараа нь бас аваад дахиж үзээрэй гэж хэлмээр байна. Ялангуяа дараа нь ингээд би нөгөө spouse benefit, survivor benefit гэдэг ингээд тайлбарлаад явахаар хоёрмэр нэлээд байгаа шүү. Нэг сонсоод хоёр сонсоод магадгүй бас яг бууж өгөхгүй бидний амьдралаас тэс өөр учраас бас бууж өгөхгүй байж магадгүй шүү. Тэгээ хэрвээ ойлгохгүй жоохон эргэлзээ таваа зүгээр санаа зовдгүй шүү хүмүүсээ гэж хэлмээр байна. Би энэ явандаа тэгээд олон сонсоод ирэхэд ингэдэг юм байна гэж ойлгох байх.
За тэгээд эрт тэтгэвртэй гарах уу, одоо хизээ гарах уу гэдгээ бодож үзэх хүчин зүйл нэлээд олон хүчин зүйл байгаа. За тэгээд би энэ дундаас бодож байгаа монголчуудынхаа бидний нөхцөл байдалд бодож үзэхээр нэг хэдийг ингэж 3-4-ийг ингэж өнөөдөр оруулж байна л да. За эхлээд хамгийн эхлээд 62-тай тэтгэвртэй гарах уу, хизээ гарах уу гэдгээ эрүүл мэндийн байдлаасаа болно. Өнөөдөр 62 настай хүний эрүүл мэнд хэрвээ үнэхээр эрүүл мэнд жоохон тааруу за магадгүй нэг өвчин орох гээд байдаг бол эрт гарчхад зүгээр 62 сэтгэврийн эрх үүсэл бол гарчхад зүгээр. Ягаад гэвэл эрт мөнгөө аваад эхэлнэ гэдэг маань бас ерөнхийдөө зүгээр байгаамаа. За дараагийнх нь болохоор зэрэг дараагийнх нь нэг хүчин зүйл болохоор зэрэг ажил эрхлэлтийн байдал байгаа. Хэрвээ 62 настай хүн ажил хийгээд явж байгаа болвол гайгүй бас нэг сардаа нэг 2000-аас дээш доллар олчж байгаа бол тэтгэвртэй гарах гэж яарад хэрэггүй. Яагаад гэвэл тэтгэврийн чинь мөнгө багасчнаа. Тийм болохоор энийг бас нэг жоохон хүлээгээд дараа жил 2 жил ч юм уу хүлээч гэдэг зүгээр. За бас нэг юм удмын насжилт байгаа тийм. Ерөнхийдөө Америкчууд ч гэсэн энийг маш их бодож үзэх нэг хүчин зүйл гэж үздэг байхгүй. Гэр бүлийн насжилт бол бас бодож авах хэрэгтэй. Хэрвээ гэр бүлт нь удаан насалдаг одоо их урт насалдаг хүмүүс авах юм бол бас заавал нэг эрт гарахад яарад хэрэггүй гэж зөвлөдөг. За хэрвээ магадгүй богинохон настай гэж үзэж байгаа бол яг нь эрт гараад эртхэн мөнгө аваад явчихлаа гэж үзээд байгаа байхгүй. За тэгээ өөр нэг бодох зүйл бол эхнэрийн юм уу нөхрийн тэтгэвэр хэд байх вэ? Хэд авах вэ? Тэрийг бас ингээ уйлдуулаад ингээд нэг нь төрүүлж аваад нэг нь хоцорч одоо жоохон нөгөө хүлээгээд хэдэн жилийн дараа авах тийм бас нэг стратеги байдаг. За тэрийг би дараа нас дэлгэрүүлээд жишээн дээр тайлбарлаад явна. За тэгээ насжилтан дээр ярихад энэ нөгөө Америк хүмүүсийн насжилт, Монгол хүмүүсийн насжилтыг ингээ харьцуулсан юм байгаа байхгүй юу? За тэгээ Америк хүмүүсийн хувьд ерөнхийдөө за дундаж насжилт нэг эрэгтэй хүмүүсийн энэ гэхдээ нөгөө 50 настай хүмүүстээр үндэссэн тоо гарч байгаа байхгүй. За эрэгтэй хүмүүсийн хувьд за 74 75 за эрэгтэй хүмүүсийн эмэгтэй хүмүүсийн хувьд 80 нас гэж хэлж байгаа. За би өөрөө бол 41 настай. Би өөрийнхөө насн дээр ингээд насжилтаа хийхээр намайг social security system бол намайг 85 наслна гэж гаргаад байгаа байхгүй юу? Тэгэхээр ямар ч гэсэн тэгж гаргаж байгаа. Тэгээд бүр залуухан одоо 20-той хүмүүсийн хувьд бол бүр урт наслахч жишээ нь тэгж систем тооцоолоод одоо ерөнхийдөө тэгж гаргаад байгаа. За Монгол хүмүүсийн хувьд бол насжилт барьцангуй богинохон шүү бид өчнөө эрсдэс уур амьсгалтай амьдралын хэв маяг хоол хүнснээс шалтгаалаад арай богинохон. Гэхдээ энэ бол бас төхөн болов гэдэг яг 23 вебсайтнаас харьцуулж үзэхэд яг энэ тоо харагдчихлаа. За эрэгтэй хүмүүсийн хувьд Монгол эрэгтэйчүүд 67 насалдаг. За Америк эрэгтэйчүүдээс нэг 6-7 насаар бага байгаа юм. За эмэгтэй хүмүүс нь болохоор зэрэг нэг 76 насалдаг, бас нэг 4 насаар бага байгаа юм тий. Тэгэхдээ Америкт амьдардаг одоо хүмүүсийн хувьд бас бидний нөгөө агаар усны байдал, хоол хүнстэй дээрэс нь энэ ерөнхий мэдийн гол нь онцлогоо штэ. Шинжлэх ухааны хөгжлийг дагаж хүний нас бас уртсаж байгаа учраас бас урт байх боломжтой гэж би харж байгаа байхгүй юу. Тэгэхээр насжилтын хувьд тийм байгаа. Тийм болохоор та бүхэн бас насжилтаа ерөнхийдөө нэг бодож үзээрэй. За тэгээд тэтгэвэр авангаа ажилтдаг хүмүүс бодоороо гэж тэгжсэн те. Тэрийг одоо энэ дээр тайлбарлах гэж байна. Social security ягаад ингэж нөгөө 60 тэтгэвэр хэрвээ 62 настай тэтгэврээ одоо авч эхлэхгүй яах вэ гэдээ эргэлзээд байгаа хүмүүс сайн бодох хэрэгтэй. Тэгэхээр хэрвээ та жилийн орлого 23,400-аас илүү мөнгө олох юм бол таны одоо нөгөө тэтгэврийн мөнгнөөс хасагдаад эхэлнэ. Одоо энэ 23,000 бол жилийн мөнгө. Энэ сард хуваахаар сард 1950 болж за сард хэрвээ 2500 долларын цалин авдаг хүн байлаа гэж бодъё. Тэгэх юм бол нөгөө зөрүү гарч байгаа 550 төгрөгөө штэ. Тэрний чинь $2 тутмын нэгийг хас чинь тэгэхээр 225 хасагдана. Өөрөөр хэлбэл та 62 настайдаа $500 хэрвээ тэтгэвэр тогтоогдсон байгаа бол 225 хасагдчих юм байна. Тийм болохоор зэрэг яарад хэрэггүй шүү гэж хэлээд байгаа юм учиртай байгаа шүү. За хэрвээ 67 настайдаа тэтгэвртэй гарья гэх юм бол энэ нөгөө орлогын лимит нь орлогын дээд лимит нь 62,000 орлогын нөгөө лимит нь 62,100 байгаа. За тэгээд энэс $3 тутмын нэгийг хадгална. За энэ ингээ хасан хадгална гэдэг үгүй үйл үнээр бас ялгаатай байгааз. Хэрвээ 62 насны дээрээ илүү орлого олоод ингээд тэтгэврийнхаа мөнгийг хасуулаад авах юм бол энэ мөнгө дахиж олдохгүй
тэр чигээрээ байхгүй болж байгаа гэсэн үг. За харин 67 нас хүрээд магадгүй одоо бизнес идэх ч юм уу те өндөр орлоготой энэ бол нэлээд өндөр $5,100 сарын орлоготой байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хүн хэрвээ ингээд илүү мөнгө олоод ирэх юм бол $3 тутмын нэгийг хадгална гэхээр withhold хийгээд ингээд хадгалчаад дараа нь ингээд яг ажилгүй орлогогүй болоод зөвхөн сошиал авсан буцаагаад авчих боломжтой болчихдөг юм байлээ. Тийм болохоор энэ дээр ялгаа гарч байгаараа. Тэгээд энэ бол зөвхөн income яг нөгөө stock ч юм уу retirement өөр нөгөө планууд байгаа шүү дээ. Одоо тэд нар бол ороогүй. Тийм болохоор зэрэг тэрэн дээр ийм байгаа шүү. За тэгээд дараагийн нэг бодох юм бол дараагийн нэг бодож үзэх юм болохоор зэрэг яг хэдэн төгрөгийн мөнгө авч байгаа вэ? Хэрвээ эрт эхлэх юм бол яг мөнгөний үнийн дүнгээрээ ямар ялгаа гарч байгаа вэ гэдгийг бас бодож үзэж байгаа нэг юм үзүүлэлт байгаа байхгүй юу? За тэгээд одоо full retirement энэ нөгөө PIA гэдэг нь болохоор зэрэг prime insurance amount гэдэг нь хэрвээ 67 настай яг бүтэн тэтгэврийн насан дээрээ гарах юм бол бүтэн 100% авч болох тэр дүнг хэлж байгаа. За тэрийг 1000 гэж тооцчихъя. Эрт тэтгэврийн насан дээрээ гарах юм бол нөгөө 70% аавна гэхээр 700 авах болчихж байгаа шүү дээ. За тэгэхээр одоо 62 настай хүн хэрвээ тэтгэвртээ гараад $700 аваад хэллээ гэж бодоход 67 нас хүлээхгүйгээр авлаа гэхэд 5 жил авчиж байгаа тийм 5 жил сард $700 авчина. Тэгэхээр тэр хугацаанд $42,000 нийт авсан байхгүй яг үнийн дүнгээр нь бодож үзээд байгаа юм. За хэрвээ 67 нас хүртлээр хүлээгээд $1,000 бүтнээр нь авлаа гэж бодоход 70 хүртлээр нэг $36,000 авчиж байгаа юм. Гэтэл нөгөө дээр иш төрүүлээд авсан хүн жилээрээ яалтч төрүүлээд авчих чинь 5 жил гэдэг чинь бас их хугацаа штэ. Тэгэхээр тэр хооронд энэ хоёр хүн ингэж нэг нь 62 таа гэхэлээ баг ихсэн ч гэсэндээ нөгөөх нь арай их хожуу ихсэн ч гэсэндээ зөрүү нь бас ингэж нэлээд гарч байгаа баг 2 дахин байгаа байхгүй. Тэгэхээр энийг бас бодож үзээрэй гэдэг нэг юм хэлээд байгаа. Яг энийг ингэж нөгөө тооцоолдог тийм програмууд байдаг Social Security. Тэгээд та бүхэн дараа нь энэ програм чи юу вэ тооцож үзмээр байх юм бол надаас асуугаарай. Тэгээд энэ бас нэг бодож үзэх зүйл байгаа. Тэгээд энэ дээр бас яг саяных ингэж хэлдэг байхгүй. Нөгөө break even age гэдэг энэ нөгөө саяны энэ хоёр чинь ингээ аль нэг насан дээр ирээд яг тэнцэн. Саяны одоо нэг нь 700-аар авч хэлсэн төрүүлээд авч хэлсэн нэг нь $1,000 авч хэлсэн чи яг 77 настайгаас эхлээд яг 77 настаа дараа тэнцэж байгаа байхгүй яг авсан мөнгөнд дүнгээрээ. За тэгээд нэгэнд нөгөө сард илүү 1000-ыг авдаг хүн маань яалч ч хүн илүү авч байгаа учраас ингээд 77 наснаас хойш үнийн дүнгээр ингээд илүү гараад авчиж байгаа. Тэгэхээр хэрвээ урт наслан 90 наслнаа одоо манай одоо удмынхан хөнгөн шингэн 90 100 насалдаг тэгээ ингээд 70 80 хүртэл ажил хийдэг гэж үзэж байгаа бол хүлээхэд урт хугацаанд энэ ингээд нөгөө 1000 илүү ашигтай болчих жоох. Богино хугацаантаа бол эрт тогтоолгосон ашигтай. Урт хугацаанд одоо хүлээж агаад арай ахиуг саруулга авсан ашигтай байхгүй. За тэгээд энэ дээр бас нэг юм нэмэгдэж орж ирдэг. За энэ дээр ингээд нөгөө артлынх нь энэ хүснэгт болохоор зэрэг цаашдаа явандаа бүр ингээд нөгөө 78 хүрээд ирэхээрээ илүү гараад явчихж байгаа нь харагдаж байгаа юм. За тэгээ энэ дээр бас нэг нөгөө cost of living adjustment инфляцийн түвшинтэй уялдуулаад сар болгон биш үү жил болгон бас нөгөө тэтгэврийн мөнгөнийг 2%-аар нэмэгддэг. Тэр бас нэмэгдэж ороод ерөнхийдөө бас ингээд өссөн явчихсан. $1,000 2% нэмэгдэл арай илүү байна. $700 2% нэмэгдэл бас арай өөрөө шүү дээ. Тэгэхээр тэр бас энэ дээр тооцогддог. Тийм байгаа шүү. За тэгээд саяных бол хизээ тогтоолох вэ гэдгийг нэг хэдхэн хүчин зүйлээр тайлбарлах гэж орлоо. За одоо энэ ярих юм болохоор зэрэг гэр бүлийн гишүүд авч болно. Тэрээ Social Security 40 оноогоо цуглуулсан бол одоо тухайн хүн зөвхөн өөрөө авч болохоос гадна гэр бүлийн гишүүд нь давхар аваад явах боломжтой байдаг. За энэ дээр одоо жишээлбэл нөхөр нь хэрвээ тэтгэвэр авж байгаа аваад эхэлсэн бол эхнэр нь хажуугаар нь давхар нөхрийнхээ үүсгэсэн түүхэн дээр бас аваад эхэлж явнаа. 62 нас тэтгэврийн насан дээр очсон бол эхлээ явчих. Энийг бол spouse benefit гэж байгаа. За тэгээд жирэмсэн эхнэр нь за магадгүй одоо залуу эхнэртэй суусан ч юм уу те. Аль эсвэл одоо хүний амьдрал юу ч хийж болно шүү дээ. За жирэмсэн эхнэр авч болно. За 16-аас доош насны хүүхдүүд нь бас давхар аваад явж иж болно. За 18 19 настай оюутан хүүхдүүд нь бас аваад явж иж болно. Нөгөө disable одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй болоход ч юм уу те. Гэх мэтчлэн аваад явж иж болдог. Тэгээ гэр бүлийн гишүүд одоо тухайн хүн өөрөө гэр бүлийн гишүүд давхар хамт авахтаа нөгөө түрүүн чинь нөгөө 100% нэг $1,000 гэсэн бол нэг 150-аас 180% авах боломжтой. Өөрөөр хэлбэл одоо нөгөө 1000-ын одоо нөгөө 100%-аар тогтхойсон бол 1800, 1500 аваад явах тийм боломжтой байна.
За тэгээ одоо энэ дээр нөгөө арай илүү тайлбарлах гад жишээ оруулсан байхгүй. Одоо жишээлбэл Бат 67 настай тэтгэврээ тогтоолгосон. Сард $1000 тэтгэвэр авдаг. Эхнэр дулмаа нь Америкийн нэгдсэн улсад ерөөсөө ажил хийж байгаагүй, Social Security татвар төлөөгүй. Тэгээд 67 нас хүрээд Батын тэтгэврийн түүхэн дээр үндэслээд Батын тэтгэврийн талыг авнаа. Өөрөөр хэлбэл $500 авч байгаа юм. Тэгэхээр одоо Бат 1000-ыг аваад эхнэр дулмаа одоо 500 авахд нийлээд тэр айлт 1500 буюу 150% авч байгаа гэж байхгүй. За энэ бол spousal benefit байгаа. За тэгээ дараагийн жишээ болохоор зэрэг одоо дорж 50 настайдаа нас оржээ. Түүний хүүхэд нь 13 настай. За тэгэхээр одоо нөгөө доржийн юуны Social Security үүсгэсэн тэр оноон дээр хүүхэд нь 16 нас хүртлээр за нэг $500-700 авч явуулна. Хэрвээ оюутан байх юм бол бас үргэлжлүүлээд нэг 18-19 хүртлээр бас сар болго ингээ мөнгө аваад ижиж болдог. Жирэмсэн ихнэр нь бас авч болдог. За тэгээ энэ нөгөө нас орсны дараах дээр орж болно. Тэтгэвэр дээр аль алин дээр ерөнхийдөө нэг нь ойлгочих бүгдээрээ төстэй ойролцоо зарчмаар ажилладаг шүү. За тэгээд нөгөө хөгжлийн бэрхшээлтэй болох юм байгаа штэ. За тэрэн дээр хэрвээ одоо жишээл энэ дээр нэг жишээ одоо Чингүн 45 настай өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан. Энэ тохиолдолд жирэмсэн эхнэр нь бас нөгөө тэтгэмжээс нь бас ингээд авчиж байгаа 50% ч юм уу тий. Тэгээ дээрээс нь хэрвээ хүүхэдтэй бол хүүхднээс авах боломжтой тийм байгаа. Иймэрхүү байдлаар ингээд гэр бүлийн гишүүдэн давхар ингээд аваад явчих болтгоо. За одоо энэ болохоор зэрэг хөгжлийн бэрхшээлтийн тэтгэмжийг богинохон тайлбарлаж авч байгаа. За тэгээд бие болон сэтгцийн эрүүл мэнд за харааны бэрхшээлтэй. Ерөнхийдөө хөдөлмөрийн чадвараа алдах байхгүй юу? Тэр хүн ажиллаж чадахгүй болоод үнэхээр орлого олж чадахгүй болсон тохиолдолд 1 жилээс дээш хөдөлмөрийн чадвараа алдна. Эсвэл амь насанд аюултай гэж үзээд тэгээд нөгөө энэ нөгөө disabled insurance гэдэг Social Security-ийн тэрийг авах ирэх боломжтой болдог. За тэгээд энэ дээр ерөнхийдөө нэг 2 юмыг авах хэрэгтэй. Эхнийх нь болохоор зэрэг 5 жил ажилласан тэгээд нэг 25 жил сүүлийн 5 жил ажилласан ч юм уу эсвэл нэг 20 гэрдээ цуглуулсан болвол яг энэ хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй алдвал disable авах хэрэг нь үүсэж байгаа. Хоёр дахь авах хэрэгтэй даваа юу гэхээр өвчний заалтууд байдаг. За тэгээ мужийн өвчний заалтууд өөр байдаг. Тэрийг ингээд тэр хоёрыг авах юм бол тэгээ хөгжлийн бэрхшээлтэйг авч болно. За тэгээ энэ дээр бас нэг хүн асуусан байсан. Хөгжлийн бэрхшээлтэйгийн тэтгэмж арай өндөр байгаад байна. Тэгэхээр би тэтгэврээ ерөөсөө авахгүй зөвхөн энийг л аваад яваад баймаар гэдгийгсэн. Тэгэхээр 65 нас хүрээд хөгжлийн бэрхшээлтэйгийн тэтгэмж автоматар тэтгэврүү шилждэг. Тэгэхээр ямар ч хэлсэн тийгээд ойлгочих хэрэгтэй. За тэгээд энэ нөгөө Social Security-ийн офисууд чинь маш их ажиалалтай байдаг учраас ерөнхийдөө нэг аппликейшн боловсруулах ялангуяа энэ хөгжлийн бэрхшээлтэйг юм дээр нэг 6-8 сар болдог. Тэгээ хажуугаар энэ нөгөө лойвер одоо янз бүрийн скамд их байдаг юм гинэ. Янз бүрийн өвчин хилээд ингээд авах гэдэг болохоор зэрэг нэлээд ачаалттай. Тэгээ сошиал медиа хүртэл харж иж баг юу хийж ийн харж иж баг энийг тогтоодог энэ төр гэдэг тийм ярьсан байлээ. За тэгээ эмчийн бичиг мэдээж ярьж чухал. Тиймэрхүү байдлаар олж болно. Тэгээд за дараагийнх нь spouse benefit гэдэг нэг юм чухал зүйл байгаа. Тэгээд хоёулаа хамт Америкт ирээд хамт ажиллаад тэгээд магадгүй нэг нь ажиллаж амжаагүй хүүхдүүдээ хараад яж байгаа бол ядаж нөхрийнхээ тогтоолгосон түүхэн дээр бас эхнэр нь ч юм уу те эхнэрийнхээ тогтоолгосон түүхэн дээр нөхөр нь аваад явж явах боломжтой байдаг. За тэгээд одоо энэ Америкт чинь анх Social Security ер нь дээрүүд одоо 40-50 оны үед голцоо нөхөр нь ажил хийгээд эхнэрүүд нь гэртээ хүүхдүүдээ хараад байдаг тийм амьдралын хэм маягтай байсан юм байна л та. За тэгээд энэ нөгөө тийм болохоор зэрэг эхнэрүүд нь хэрвээ ажил хийгээгүй ямар ч тэтгэвэр авахгүй мөнгө авахгүй байж ирснаас нөхрийнхөө үүсгэсэн тэр оноон дээр ингээд аваад явж байгаа маа. За тэгээд нөхрийнхээ 50%-ийг аавна тий. Гэхдээ энэ 50% болвол яг full retirement age буюу 67 настай болж иж 50% нь хүрэх юм аа. За хэрвээ 62 настайдаа гарч бас болно. 62 настайдаа тэтгэврийн эрхүүснэ. Тэгээд 50 дахь шаардлагууд нь гэх юм бол 62 нас тэтгэврийн насандаа очсон байх ёстой, тэтгэврийн эрх үүссэн байх ёстой. Нөгөө тэтгэврийн эрх гэдэг нь 62 настай. За тэгээд нөгөө нөхөр болохоор зэрэг материалаа эхлээд явуулсан байх ёстой. За тэгээд бас нэг тийм нэг Excel нөгөө юу онцгой тохиолдолд нөхөр материалаа явуулаагүй ч гэсэн бас файлдаж болдог нэг онцгой тохиолдол байд юм байлээ. За тэгтээ тэрийг бол яг хаалгасч дараа нь тэрийг яг бичлэг энэ болгоод оруулж болно. За тэгээд нөхөр нь эхлээд материалаа явуулсан байх ёстой. За тэгээд хэрвээ одоо шинхэн гэрэлсэн бол доор хаяж гэрлээд 1 жил болсон ч юм уу те. Тиймэрхүү шаардлагаар нөхрийнхээ тэтгэврээс ч юм уу эхнэрийнхээ тэтгэврээс аваад явж иж болно. За тэгээд түрүүн хэлсэнтэй 67 нас хэрвээ хүрсэн бол 50% нь авнаа.
За хэрвээ эрт 62 наснда тогтоолохоор бол багас нь 30% та ерөөхдөө 33% гэдэг тий. Тэгээд нөхрийн тэтгэврээс аваад явж иж болж байгаа. За тэгээд хэрвээ хоёулаа тэтгэврийн эрхээ үүсгэсэн, хоёулаа ажил хийцэн. Гэхдээ нөхрийн тэтгэвэр арай өндөр байгаад ч юм те эсвэл эхнэрийн тэтгэвэр арай өндөр байгаад байгаа бол яах юм? Тэгэх юм бол нөгөө apply хийхдээ нөгөө social security deemed filing гэж явуулчихдаг юм байна. Тэгэхээр нэр нь эхлээд ингээд төрүүлээд бага тэтгэвэр авдаг хүн ингээд гарцсан байлаа хэд нөхөр нь дараа нь тэтгэврт гарахад нөхрийн тал эхнэрийн нөгөө бүтэн авж байгаас арай илүү байгаад байгаа шүү дээ. Дөрөв нь бас ингээд ороод ирдэг юм байна. Тэгэхээр ямар ч байсан нөхрийн 50% дүйцэхүүц зөрүү ороод ингээд ирнэ. Тийм болохоор зэрэг ямар ч байсан нөхөр хинэн ч илүү байсан аль альных нь 50%-аар ингээд авах боломжтой ийм сайн систем байна. Тийм болохоор надад яг энэ Америкийн social security system ер нь нэлээд сайн суурьтай систем байна гэдэг юм байна. Тэгээ сүүлийн үед бас нэлээд шинжлэгдсэн байна. Тэрнээс ш 16 онд бол бүр гоё стратеги хэрэгжилж болдог байсан юм байна л та. Тэгээ тэр бол одоо байхгүй болсон. Энэ болохоор тэр нь болохоор зэрэг нөгөө file and suspend гэдэг нэртэй тийм хууль байсан юм байна. Эхлээд ингээ эхнэр нь тогтоологчоод үгүй эхлээд ингээд эхнэр нь нөхрийнхаа 50% ингээд авч явж байгаад 62 настай ч юм уу эсвэл нөгөө 30 30 үеийн авч явж байгаад өөрийнхөө нөгөө 67 хүртэл хүлээж агаад өөрийнх нь ингээ аюул болчих штеп. Тэгвэл өөрийнхөө шилжчихдэг тийм байсан юм байна. Өмнө нь гэхдээ одоо бол тэр байха байсан. 2016 оноос эхлээд зогссон юм байлаа. Одоо зөвхөн онцгой тохиолдолд 1954 оноос өмнө төрсэн хүмүүс яг энэ хуулийг хэрэгжүүлээд ашиглах боломжтой. Тэрнээс бусдаар бол байх боломжгүй болсон байлаа. Гэхдээ яг нөгөө survivor benefit-ийн хувьд энийг бас ашиглах тийм боломжтой байгаа. За одоо тэгээд энэ эхнэр нөхөр хоёрын хувьд бас нэг ийм стратеги хэрэгжилж болно. Одоо хоёулаа хамт төвтэй гаргаж байгаа хүмүүсийн хувьд эхнэр нь бага орлоготой, тэгээ бага татвар төлсөн, нөхөр нь ингээ өндөр орлоготой гэж бодъё. Тэгээ ягаад нөгөө эхнэр энэ дээр нэг одоо нэг хүүсийн ялгаа гарах гэсэнгүй шүү. Гол нь бас нэг юм судалгаа байдаг юм байлээ. Ер нь Америкт ч тэр хаанч тэр нөхрүүд эхнэрийгээ бодвол арай илүү одоо орлого олсон ч юм те арай илүү цалин авсан учраас social security дээр ч гэсэн эрэгтэй хүний тэтгэвэр арай илүү өндөр тогтох гээд идэм байлаа. Тэгээд тийм болохоор зэрэг ерөнхийдөө би нөхөр нь арай илүү гэж харж байгаа шүү. Энэ дээр ямар нэг хүүсийн ялгаа гарах гаагүй шүү. За тэгээд нөхөр нь арай илүү орлоготой байсан болохоор зэрэг арай илүү өндөр татвар авах гээд байна л да. Тэгэхээр эхнэр нь эхлээд төрүүлээд файлт чинь эхлээд төрүүлээд тэтгэврээ тогтоолох чинь. Тэгэхээр эхнэр чинь нэг 70%-аар нь авах гээд байгаа шүү дээ. За нэг хэд байдгийг нэг 70% тэтгэвэр за нэг 400 500 авдаг байлаа гэж тий. Нөхөр нь 67 юм уу эсвэл 70 нас хүртлээр хүлээч чинь. Хэрвээ 67 настайдаа гарах юм бол одоо full retirement одоо нөгөө primary insurance юм аа нөгөө full одоо бүтэн 100%-аараа 2000-ыг авах боллоо. Хэрвээ 70 хүртэл хүлээх юм бол 2500 болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр болов бас 70 хүртэл хүлээч гэдэг байгаа юм. За тэгээд тэх юм бол дараа нь авсан ч гэсэндээ нөгөө эхнэрийн дээр нөгөө зөрүү нөгөө эхнэрийнх чинь нөгөө 50% зөрүүнд ороод ирдэг гэсэн чинь нөхөр тогтоолгосны дараа тэр зөрүү нь бас ингээ орж ирээд эхнэрийнх өсчин. Үгүй бол хэрвээ нөхөр төрүүлээд нас орчих юм бол нөхрийн шууд энэ 2000 2500 шилжүүлээд авчиж болдог. Энийг болохоор нөгөө spouse benefit нөгөө survivor benefit буюу одоо талигаачийн benefit-ийг авах гэж байгаа байхгүй. Тэгэхээр айлч тохиолдолд нэг нь ингээд нөгөө хүлээгээд айл болох өндөр сарын төлбөрийг болгоцсон байхад хинэн ч үлдсэн бай тэр өндрийг авах боломжтой учраас нэг нь айл болох удаан ингээд сар болгон хүлээгэрээ гэдэг санаа энэ дээр гарч ирээд байгаа байхгүй. Тийм болохоор зэрэг одоо хэрвээ нөхөр нь үлдэх юм бол яг тэртээ дөрвөө өөрийнх нь өндөр юм чинь өөрийнхөө өндрийг авч чинь за эхнэр нь төрүүлээд авч байгаа хэрвээ өөрийнх нь баг ч гэсэндээ нөхөр нь нас барчих юм бол нөхрийнхээгээ өөр лугаа шилжүүлээд авчих учраас энэ дээр ингээд давуу тал гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол 62 70 стратеги гэж хэлдэг. Тэгээд авчиж болно. Эхнэр нөхрийн хувьд. За ганц бие хүмүүсийн хувьд бол яг нөгөө түрүүний хэлсэн штэ. Нөгөө бодох насжилтаа бодоо төрүүлээд хідэн төгрөг авахгүйгээд тэр болгоныг бодоод явж явах хэрэгтэй. За хосоороо байгаа хоёлаа хүмүүсийн хувьд энийг аваад явж явах хэрэгтэй. Энэ нөгөө social security энэ чинь бас салсан эхнэр юм уу салсан нөхөр дээрээ бас авч болно.
10 жил хамт амьдраад гэрлээд 10 жил хамт амьдраад салсан болвол за тэгээ салаад нэг 2 жил болсон болвол бас тэр хүндээ мэддэхгүйгээр гэж байгаа шүү бүр сошиал дугаарыг мэдэх алдгүй зүгээр тэр хүндээ мэддэхгүйгээр өөрөө тэтгэврийн насандаа очсон болвол за би нэг ийм хүнтэй 10 жил амьдарч ийсэн юм аа энэ хүн тэтгэврээ тогтоолгосон уу юу шалгаад өгдөө гэж асуудаг гинэ хүмүүс. За арай тэтгэврээ тогтоолгоогүй байна гэх юм бол дахиад check you later гэдэг явдаг гинэ дараа шалгая гэдэг. За тэгээ хагасчлын дараа энэ нөгөө хүн чинь тэтгэврээ тогтоолгож өгөрөө тогтоолгож гингүүд spousal benefit-ийг нь авчдаг тийм байт юм байна л да. Тэгээд тэр хүмүүс нь мэдэх шаардлага байхгүй нөгөө салсан эхнэр нөхрийн эхнэр нь ч гэсэн давхар аваад ингээд давхар аваад явж идэг бас ийм юм ажиллаж идэг юм байна. Одоо нэг гоё юм шиг тий. Нэг ийм юм байж идэг юм байна. За тэгээ нөгөө хүмүүс нь ерөөсөө огт мэдэх шаардлагагүй мэддэх шаардлагагүй сошиалч мэддэхгүй ингээд явж идэг юм байна. За энэ яг нөгөө салсан нөхөр гэдэг дээр бас нөгөө survivor бас ажилладаг. Санийх бол spousal benefit дээр байгаа. За одоо survivor benefit буюу одоо талигчийн тэтгэврээс авах гэдэг энэ ойлголт одоо энэ бас юм руугаа оръё. За тэгээд одоо энэ spousal benefit одоо энэ талигчийн survivor benefit нөгөө талигчийн тэтгэврээс авах эдгээр бүгдээрээ мэдээж ирэх тухайн хүн 40 оноогоо үүсгэсэн тэтгэврийн эрхээ үүсгэсэн байх ёстой тэр бол мэдээж ирэх шаардлага байгаа. За тэгээд энэ survivor benefit-ийн хувьд хэрвээ нөхөр ч юм уу эхнэр нас орсон бол 60 наснаас авч эхлэх боломжтой. Тэтгэврийн нас чи өөрөө 62 штэ. Тэгээд нөгөө spousal benefit нөхөр эхнэр нөхрийн тэтгэвэр амьд байгаа эхнэр нөхрийн тэтгэвэр бол 62-оос эхэлж байгаа штэ. Гэхдээ талиг аачих бол 60-аас эхэлж байгаа. 60-аас эхэлнэ. Гэхдээ 60 настай хэрвээ тогтоолох юм бол 71%-аар аавна. Хэрвээ 67 нас хүртлээр хүлээж юм бол талигаачийн тэтгэврийг 100% авнаа. 100% аваад явж байна. За хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй тухайн үлдсэн одоо нөгөө survivor буюу одоо widow одоо нөгөө widow гэдэг чинь нөгөө бэлгэсэн эхнэр нөхөр хөгжлийн бэрхшээлтэй болвол 50 наснасаа эхлээд аваад эхэлчих болно. Тэгхийн бол ерөнхийдөө бас нэлээд гайгүй өндөр хуваар ингээд аваад эхэлчих болж байгаа. За тэгээд одоо энэ яг нөгөө талигаачийн бенефитийг авахд 16 нас хүртэлх хүүхдүүд аавна. Full timer student бол одоо 17 18 хүртэл аавна. Жирэмсэн эхнэр нь бас аваад явж иж болно. Тэгээд талигаачийн энэ бенефит гэдэг дээр заавал тэгж нөө тэтгэврийн хүн нас орсны дараа аавна гэдэг ойлголт бол биш шүү. Энэ дээр одоо залуу байхад нь бас нас орж хүн хэдэн ч насандаа нас орж болно шүү дээ тий. Тэгэхээр жирэмсэн эхнэр юм уу эсвэл одоо нөгөө бага насны хүүхдүүд нь бас авч явж агаад 16 хүрэнгүүтээ зогсчихно. Тэнгүүд нь эхнэр нь хэрвээ дахиж гэрлээгүй бол 60 наснаасаа эхлээд дахиад үргэлжлүүлээд аваад явчих бол тийм байлээ шүү. Энэ дээр бас тийм гоё юм байгаа. Тэгээд салсан эхнэр нөхөр нь бас нөгөө талигаачийн эхнэрээс нөгөө тэтгэврээс бас ингээ аваад явж иж болно. Нас барсан хүний бас ялгаагүй адилхан нөгөө 10 жил хамт амьдарч ийсэн. Тэгээд нөгөө нас орсон юмнаас авч болно гэж байгаа юм. За тэгээд талигаач тэтгэврээ тогтоолгож амжаа бол энэ нөгөө сая ярьсан шүү дээ тий. Залуу насндаа нас орсон ч гэсэндээ хэрвээ жирэмсэн ихтэй юм уу тий 16-аас доош насны хүүхдүүд яаж болно. Тэгээд хичнээн талигаач тэтгэврээ тогтоолгоогүй байсан ч гэсэн та бүхэн хэрвээ social security нөгөө my account гэдэг нөгөө еврогоо ороод 40 оноо шалгадаг юм харсан бол хэрвээ та хэдэн жил тэтгэврээ тогтоолох юм бол ингэж тогтно гэдэг угаасаа үнийн дүн гараад ирсэн байдаг шүү дээ. Төсөн татвар дээр ерөнхийдөө тэрнгээр багцаалаад энийг ингээ гаргачихдаг юм байна. Тэгэхээр талигаач заавал тэтгэврээ тогтоолгоогүй байсан ч гэсэндээ энэ бол авч болдог юм байгаамаа survivor benefit. За тэгээд хоёлаа одоо ингээ тэтгэврээ тогтоолгоцсон тий. Хоёлаа тэтгэврээ тогтоолгосон. Тэгээд ингээд хоёлаа өндөр төрүүлээд насаар шилжүүлж аавна гэдгийг түн дурдсан шүү дээ тий. Эхлээд ямар ч хэлсэн хоёлаа тогтоолгоод явж исэн болвол хин нэг нь насарлаа гэхэд аль өндрийн шилжүүлээд авчдаг. Тэгээ энэ дээр нэг юм баг шүү. Social security-гийн аль нэгэн бенефитийг автаа хоёр зэрэг авдаггүй зөвхөн нэгийг л аавна. Аль өндрийн л аавна, нэгийг л авах. Тэгвэл хүмүүс чинь бас тэгдэг юм байна л да. Америкчууд ялангуяа эхнэр нь 1000-ыг авдаг, нөхөр нь 2000-ыг авдаг. Тэгэнгүүт ингээд нөгөө нөхөр нас орсон ч гэсэн нөхрийнх над руу ирэх юм чи би өөрийнх дээр нэмээд 3000-ыг авах юм байна гэж бодож идэх юм байна. Үгүй зөвхөн нэгийг нь аавна. Тэгэхээр 1000 хасагдаад эхнэрийн 1000 өөрөө хасагдаад шууд 1000 нөхрийн 2000 шууд ороод ирчихэж байгаа юм байна. За тэгээд дахин гэрлүүл яах вэ? Нөхөр ч юм уу эхнэр нь нас орсон дахин гэрлүүл энэ тэтгэмж зогсох уу гэдэг асуудал бас нэг их асууж ирсэн. Тэгэхээр 60 наснаас өмнө гэрэлсэн нөгөө энэ survivor benefit үүсгэхээс өмнө гэрэлсэн болвол авахгүй шууд зогсно. Харин 60 наснаас хойш гэрэлсэн болвол энийг аваад яваад иж болно.
Тэгээ бас нэг юм байгаа. 60 наснасаа хойш магадгүй нэг 63 4-төөд гэрэлчлээ. Тэгээ нөгөө шинэ гэрэлсэн хүний маань тэтгэврийн нөгөө 50% spousal benefit нөгөө талигаачийн маань 100%-аас хэрвээ их байх юм бол бас солиод авчиж болт юм байна. Switch хийгээд авчиж болт юм байна. Тэгэхээр аль өндөр аль ашигтай энэ хэрвээ системийг үнэхээр мэддэг байх юм бол ингээд зөрүүдэд аль өндөр байна аль ашигтай байна ингээд аваад явчих болдгоороо ийм давуу талтай байгаа юм байна. Гэхдээ харамсалтай түрүү хэлсэн шүү дээ, нөгөө эхнэр нөхөр хоёр эхлээд нэг нь хүлээж агаад нэг нь тэр бол байхгүй болсон. Хамгийн гол нь нөгөө spousal benefit-ийн survivor дээр бол болоод байгаа юм. Survivor нас барсны талигаачийнх дээр бол болоод байгаа юм. Энийг бол ингэж ашиглаж болж байгаа маа. За тэгээ энэ бас нэг стратеги байна. Энэ ярьсан юм асуу. За сара 60 эдэн настайдаа төрүүлээд бурхан болсоо. Үлдэх нөхөр нацаг 60 настай. Нацаг талигаачийн тэтгэврээс одоо авч. Тийм энэ бас тий. Одоо тэгээ ингэж байгаа. Тэгээд зөрүүлээд сараа ингээд нас барсан байна. Төрүүлээд нас барчих 60 настайдаа их нөхөр нь нацаг нь ингээд үлдээд 60 наснаасаа эхлээд талигаачийн тэтгэврийг аваад сард $1000 60 настайгаас эхлэхээр нэг 71% аваад байгаа шүү дээ. Тэгэхээр за магадгүй нэг $1000 за 1000 хэд ч яах вэ аваад явж иж болно. Тэгээд өөрийнхийгээ авахгүйгээр ингээд өсгөөд яваад иж болно. Тэгээ өөрийнхийгээ магадгүй 67 нас хүртлээр хүлээж болно. Эсвэл 70 нас хүртлээр хүлээж болно. Тэгхийн болвол нөгөө нацгийн тэтгэвэр өөрийнх нь тэтгэвэр нөгөө олон жил хүлээчихээр 2000 болчих юм бол бас өөрийнхлуугаа шилжүүлээд авчиж болдго юм байна. Тэгэхээр энэ стратегийг бас ашиглаж болдог нэг юм давуу талтай юм байна шүү. За хэрвээ яг энэ тохиолдолд хэрвээ нацаг хэрвээ 67 нас хүртлээр full retirement age рүү хүлээх юм бол 2000 болно. За 70 нас хүртлээр хүлээх юм бол 2500 болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг бас ингэж ашиглаж болно. За тэгээ түрүү хэлсэнчлэн нэгийг лавна гэдэг тэгж байгаа тий. Тэгээ энэ мэтчлэн одоо энэ survivor benefit ч юм те одоо нөгөө талигаачийн тэтгэвэр тэтгэмжийг авах энийг өөрийнхтэйгээ хослуулад аль өндөрлөн шилжүүлж болох уу гэдэг тий. Тиймэрхүү байдлаар ашиглаж болдго юм байна. За тэгээд одоо дараагийн маань нэг ярих юм маань нөгөө SSI supplemental security income гэдэг байгаа. За би энэгээ нэг бичлэг хийж исэн та хэрвээ үзчихсэн бол supplemental security income энэ болохоор яг анхдагч хэрэгцээг хангах орлого байхгүй эсвэл бүр бага орлоготой тийм хүмүүст зориулсан одоо анхдагч хэрэгцээг хангах тийм нөгөө тусламжийн програм байхгүй. За тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд аавна, харааны бэрхшээлтэй, за өндөр наснууд аавна. Энэ дээр бол заавал сошиал 40 оноо шаардлага байхгүйгээр шууд аваад явж иж болно. 40 оноо шаардахгүй. За тэгээд юу юутай байж болох вэ гэхээр нэг машинтай байж болно. Хаус эзэмшдэг хаусны дотроо амьдарч иж болно. За өөр дахиад нэг хаустай ах юм бол тэр чинь орлого гэж үзээд энэ бол орох боломж байхгүй. За хамгийн гол нь ганцаараа болвол 2000-аас доош долларын орлоготой ах ёстой. Сард магадгүй $500 ажил хийдэг. Банкнда $500 2000-аас ерөөсөө л зарж борлуулад ажил хийдэг бүх орлого чинь нийлээл нэг хүн 2000-аас доош орлоготой байж иж SSI авнаа гэж байгаа юм. За тэгээ хэрвээ хосоороо бол 3000-аас доош одоо мөнгөтэй орлоготой зарж борлуулдаг одоо хувьцаа юу гэдгийг тэтгэврийн мөнгө тэр мөнгө чинь 3000-аас доош байж иж SSI-г авнаа гэж байгаа юм. За тэгээд энэ SSI бол нөгөө юу н одоо мөнгөний их үүсвэрэн social security-гээс өөр. Social security бол өөрөө нийгмийн даатгалын тогтолцоо одоо татвар дээр бидний төлж байгаа татвар дээр үндэслэж бид нөр өөрөөсөө үүсгэж байгаа штэ. Энэ SSI болохоор зэрэг улсын халамжийн програм, улс олгонд ийм нөгөө ядуу буураа хүмүүстэй туслах ийм халамжийн програм байдаг штэ. Тийм болохоор энэ нөгөө мөнгөний их үүсвэр нь өөр болохоор давхар аваад явж иж болно, давхар apply дэж болно. Одоо жишээлбэл одоо би дараа нь ингээд илүү нарийн тайлбарлал манай монголчууд ингээд нөгөө тэтгэврээ тогтоолохоор бас нэлээд бага гараад идэв. Яг нь ажилласан жил цөөхөн нөгөө бага цалинтай байсан гэдгээр ч нэлээд бага одоо 400-500 гарчин. Тэгхийн бол SSI-ыг аваад давхар аваад бас явж иж болдог шүү. Social security дээр бол нэг юм ахгүй, ингээ хоёр юм ахгүй нэгийг л авч байгаа шүү дээ. SSI өөр их үүсвэр учраас хоёулангийн давхар аваад явж иж болно. Одоогийн байдлаар одоо нэг Америкт нэг 2.5 сая хүн яг social security-гээс одоо мөнгө аваад SSI-ыг давхар аваад ингээ явж идэх юм байна. За тэгээд хэдэн төгрөг SSI-аас авч болох вэ гэхээр максимум нь 967 одоо
ганцаараа авна. Хэрвээ хоёулаа хосоороо олвол $1450 авах боломжтой сар болгон ингэж авна. За тэгээ энэ бол халамжийн програм гэж хэлсэн те. За ерөнхийдөө дунджаар бол $700 авч идэх юм байна. За тэгээд одоо нөгөө манайхан чинь нөгөө хүүхдүүдтэйгээ амьдардаг. Хүүхдүүд нь хэрвээ ажилдаа орлоготой болвол тэрийг бас хасаад ингээд $480 сард ингээд аваад тооцчихдаг юм байна. Тэгээд энэ дээр нэг юм анхаарах хэрэгтэй шүү. Мууж болгон яг энэ SSI-н дээр нөгөө тавигдах шаардлага өөр байгаа. Зарим мужийн хувьд яг Америкт одоо орж ирээд 3 жил амьдарсан ч юм уу нөгөө ногоон карт иргэн болоход нэг шаардлагууд тавиад байдаг штэ. 4 жил 5 жил амьдарсан байх ёстой нэ тэрээгээд тиймэрхүү шаардлагууд бас тавигдсан байлээ. Нью-Йоркийн хувьд нэг 5 жил заавал байх ёстой гэдэг. Калифорний хувьд одоо жишээлбэл те Америкт 3 жил амьдарсан байх ёстой. Тэгжиж SSI авах хэрэг үүсэн ч гэдэм үү те. Тиймэрхүү мужийн шаардлагууд дотроо бас өөр байгаад байгаа шүү. Тийм байгаа. За тэгээд энэ дээр яг хуу дараа нь тусдаагаар ямар бичиг баримтны статустай хүмүүс бас авч болох вэ гэдгийг бас дараа нь харуулна. За тэгээд хэдэн доллар дунджаар авдаг вэ? Энэ нөгөө тэтгэвэр шүү. SSI хасаад тэтгэвэрлүүгээ буцаад орсон байгаа. Америкт хүмүүс хэдэн доллар ер нь тэтгэвэрт дунджаар авдаг юм бэ гэдгийг энэ дээр одоо оруулж өгсөн байгаа. За хамгийн дээд лимит нь хэрвээ 62 настайдаа тэтгэврээ тогтоолгосон бол хамгийн дээдлэн хүмүүс бол ерөөсөө 2800 авдаг юм байна. За хэрвээ 67 настайдаа нөгөө бүтэн тэтгэврийн насны дээр тэтгэвртэй гарсан бол дээдлэн $4000 авч идэг юм байна. Одоо хичнээн мундаг одоо захирал байсан, юу байсан, маш их орлоготой их татвар төлсөн ч гэсэн хамаагүй хамгийн дээдлэн source security-гээс $4000 авч байгаа хгүй 67 хүмүүсийн хувьд. За тэгээ нөгөө оройтсан буюу одоо нөгөө delete нөгөө 70 настайдаа гарах юм бол $5100 авч байгаа юм. Тэгээд авч байгаа. Ерөнхийдөө дунджаар Америкчууд $1970 source security тэтгэврээс авч байна. Дунд чинь энэ шүү. За монголчуудын хувьд маш бага харагдаж байгаа. За энийг би яагаад гэдгийг одоо ингээд дараагийн юмнаас тайлбарлаж өгнө. Тэгээд ерөнхийдөө social security анх үүсгтэйч тэр одоо ч ч гэсэн ер нь сарын орлогыг бүрэн орлохгүй. Тийм болохоор та бүхэн заавал өөр их усүртэй байгаарай гэдэг юмыг байнга хэлдэг байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө за 3 хөлтөө тэтгэврийн одоо 3 хөлтөө тэтгэврийн ерөөсөө ширээний чинь нэг хөл нь source security юм аа. Тийм болохоор та бүхэн айл болох мөнгөө цааш нэгээд тэтгэвртээ зориулаад өөр тэтгэврийн их усүртэй байгаарай гэд одоо өөр тэтгэврийн данснууд хүртэл байдаг штэ тийм байгаа. За тэгээд дараагийнх нь ерөнхийдөө хичнээн доллар авч болох вэ гэдэг бид нэг багцаа харуулах байна. За энэ юм нөө source security-гийн ийм нэг юм тооцоол байхгүй. Энэ тооцоол дээр ингээ хэдэн төгрөг авч болох вэ гэдгийг ингээ өөртөө бодоод гаргачих боломжтой байгаа. За би энийг нөгөө юу яагаад юу руу оруулах чатн дээр биччихье. Чат руу оруулчих. Та бүхэн бас өөрсдөө хараарай. Тэгээд дараа нь хэрвээ нөгөө харж амжихгүй байх юм бол яг хоо надаас нөгөө миний Facebook-ийн аль нэг видеонд пост хийхэд ч юм уу те тэгээд хараарай гэж хэлсэн. За би нэргүүрөө явуулчихдаг юм уу? Би нэргүү бич хамраа энийг явуулчих. Тэгэхгүй бол би нөгөө шууд явах гэсэн чинь хүн рүү очих гэдэг юм. Чи нөгөө everyone гэж байгаа юу очих постлчихо те яг энэ линкийг. За тэгээд одоо энэ нэг юм calculator одоо юм тооцоолын машин байхгүй. Энэ дээр харуулъя л да. За одоо жишээлбэл одоо төрсөн онсаар өдрөө ичтэй. За би 1965 онд төрсөн гэж хийгээд удахгүй тэтгэвртэй гарах төгсөж байгаа. Энэ жилийн орлого одоо current year income ер нь гэхээр би энэ жил одоо миний орлого 50,000 байгаа гэдэг чи. За би хизээ тэтгэвртэй гарахаа төлөвлөж байгаа вэ гэхээр 62 наснда тэтгэвртэй гарнаа. Тэгэхээр 62 настай гэхээр би 2027 онд тэтгэвртэй гарах гээд байна. Энэ тохиолдолд би хэдэн төгрөг авч болох вэ гэдгийг одоо энэ систем надад тооцоолж өгье. За сая энэ систем одоо ингээд би энэ жил 50,000-ыг олсон гэд хийхэд миний тэтгэвэр авах мөнгийг энэ систем надад $1153 тэтгэврт авах юм байна гэж тооцоол хийж өглөө. Тэгээ түрүү нөгөө гэр бүлийн гишүүд нь авч болдог гэсэн шүү дээ. Тэгээ доор нь ингээ гаргачаа. За энэ нөгөө хөгжлийн бэрхшээлтэй эсвэл талигаачийн тэтгэврээс одоо хэрвээ тэтгэвртэй гарахаасаа өмнө 62 наснаасаа өмнө та хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй болох юм бол $1600 авах юм байна. За хэрвээ
хүүхэд одоо нас бараад таны хүүхэд хэрвээ үлдэх юм бол хүүхэд 1200 ч юм уу те бэлэн одоо нөгөө spouse caring child гэх нэг жирэмсэн ихнэр бас 1200 ч юм уу те гих мэтчлэн ингээд гэр бүлийн чинь авах боломж юм байна. Тэг гэр бүлэрээ нийтдээ 2400 авнаа гэд ингээд гаргаад өчөж байгаа тооцоолоод өчөж байгаа байхгүй юу? За тэгээд ингээ бүр нарийн харах юм бол бас энэ ингээ гаргаад ирж байгаа. Энд гэхдээ айгүй олон жилээр харуулж байгаа. Бүр 1983 оноос эхэлсэн гэхээр ч угаасаа Америкчууд ч нөгөө бүр зарим нь 15 16 тахаас ажиллаад эхэлчихин. За дунджаар бол их сургуулаа төгсөөд 22 настайдаа ажиллаад эхэллээ. 60 хэдэн настайд тэтгэвртэй гарлаа гэхэд нэг дор хаяж нэг 40 жил ажилласан байх гэдагаас тэгэхээр энэ систем угаасаа заавал ингэж 40 жилээр тооцоо хийгээд байдаг байхгүй юу? Тэгээд энэ гол нь саяны 1100 намайг 1100 гэж тооцдог чинь 40 жил ажилласан 40 жилийн орлоготой гэж намайг гаргачихж байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд яагаад баг авдаг вэ гэхээр 40 жил ажиллаагүй юм чинь. За магадгүй зарим нь 10 хэдэн жил ажиллаж байгаа, зарим нь 20 хэдэн жил ажиллаж байгаа. Бидний Америкт ирсэн түүх ер нь богинохон штэ. Тийм болохоор монголчууд бид нар баг аваад байгаа шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд яг ингэж гаргасан байгаа. 1983 оноос эхлээд одоо би ингээл $600 ингэж олоод ингээл тэгэл 10 онд чи 21 мянга гээл ингээл сүүлийн хэдэн жил чинь тэгэл 23 онд ингээл 44 мянга 47 50 мянга гэдээ олж ийн л та. За энэ 47 44 мянга гэдэг болвол жилийн орлого те ерөнхийдөө бас Америкийн дундаж орлого байхгүй дундаж одоо жишээлбэл нэг оффист ажилладаг ч юм уу те нэг гайгүй сарын цагийн цалин нэг $25 $24 $25 full timer ажилладаг 7 хоногт 5 өдөр өдрийн 8 цаг ажилладаг хүний хувьд 50 мянга байгаа. Хэрвээ та бага цагаар ажилладаг магадгүй бас цагийн цалин бага болвол яг энэ хүснэгтэн дээр ингээд яг тэр олсон мөнгөө хийхэд нөө W2 дээр нөө хүснэгт 3 байсан шүү дээ. Тэрийгээ ийшээ оруулахад таныг бас ингээд таныг тооцоолоод өгчдөг шүү. Тэгээ тийм боломжтой байгаа. За тэгээ энэ дээр бас нөгөө cost of living adjustment гэдэг жил болгоо ингээд нөгөө үнийн өсөлттэй холбоотой уялдуулаад ингээд нөгөө өсгдөг тэр систем бас явж идэг. За одоо би дараагийн үзүүлэх хүснэгтэнтэй болохоор зэрэг 13 жил хэрвээ ажилласан татвар төлсөн хүн байх юм бол яаж харагдах вэ гэдгийг би нөгөө төрүүлээд явсан. Баян ингээ арилгаж явахаар аягүй төвхтэйсэн учраас урдчлаад бэлтгэсэн. За сая яг адилхан 65 онд төрсэн хүн 62 наснда тэтгэвртэй гарна. Одоогийн инком 50 мянга гээд 13 жил ажилласан гэхэд энэ систем намайг тооцоод таны тэтгэврийн мөнгө 799 ахныг гаргачих жоохгүй. За хэрвээ 67 настай full retirement age дээр очих юм бол сард 1200 авах гэдэг тийм. Тэгэхээр дахиад хэлье энэ бол $50,000 жилийн орлоготой гэхээр дундаж орлоготой хүн байгаа байхгүй. Тэгэхээр хэр их бага мөнгө авч ийн вэ гэдгээс шалтгаалаад бас юм ингээд өөр байх гэдэг юм аа. За тэгээд одоо энэ дээр бас та бүхэн өөртөө дараа тийм хэдийг яаж хиймээр вэ тэрийгээ ингээд оруулаад явах боломжтой байгаа. За тэгээд 700 хэдгийг харуулсан. Тэгээд би нөгөө Facebook дээр цаг хийнэх хүнээс ингээд яг энэ дээр за ингэж орно гэхээр айгүйх цаг алдах гэдээс учраас төрүүлээд бичлэг хийгээд нөгөө оруулсан байгаа. Яаж social security оноогоо нөгөө my account гээд нээж орж харахлах вэ гэд нэг бичлэг оруулсан тэрийг харсан болвол тэр заавраар ерөнхийдөө ороод оноогоо шалгах чинь за тэгээд нөгөө ордог юм руугаа орохоор аккаунт руугаа орохоор 40 оноо чинь цугларсан байна ийм байна одоо ингээд наривчлаад гаргаад өгчин за таны одоо 24 онд ийм орлого олсон байна 23 онд ийм байна 25 онд ийм байна гэдэг ингээд наривчлаад ингээ гаргаад өгчин яг энэ наривчлаад гаргасан байгаа тоог та бүхэн саяны энэ нөгөө калкулятор одоо тооцоол дээр хийгээд бас өөрийнхөө ингээд тооцоолоод гарах боломжтой байгаа шүү. Тэгээд илүү яг энэ саяны линкүүдийг асуухаар бол над руу мессеж чичээд ч юм те эсвэл нэг фейсбુકийн тэр аль нэг нөгөө миний видеон дээр чат бичээд асуугаарай. Тийм боломж байгаа. За энэ болохоор бас нэг өөр жишээ авсан байна. Энэ 16 саяны энэ нөгөө одоо яг энэ харагдаж байгаа энэ жишээн дээр би яг энэ тоонуудыг хийгээд яг энэ тоонуудыг хийгээд ингээ гаргаж утсан байхгүй нэг 10 жил ингээд тооц 10 жил ингээд ажил хийсэн 16 оноос ихтэй за 26 гэд хийхэд бас тооцоол нь арай өөр гараад ирж байгаа $683 авах юм байна гэд тэгээ гаргаад ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хавцаа ерөнхийдөө тэтгэвэр авах юм байна. Гол нь тэтгэвэр өндөр байх юу нөлөөлдөг вэ гэхээр одоо нөгөө Америкчууд ч өөрсдөө тэгэл хэмдээ чинь тэгэл 30 жил 40 жил ажиллаж байгаа хамгийн гол нь
35 жил тасралтгүй ажилласан тэр он жилүүдийн дунджийг авнаа. Хэрвээ 20 жил нөгөө голон тэтгэврээ максимумд байлгах гэх юм бол аль болох олон жил тасралтгүй ажиллах болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар ч нөгөө өөрсдөө нөгөө тийм ажлын түүх бага байгаа учраас бас бага тогтох гээд байгаа маа. Хэрвээ Америкт магадгүй 30 настайдаа ирээд 30 настайдаа ирээд хэрвээ ажил хийгээд 35 жил 65 таада тогтоход яг тэр 35 жил авч болдог, тооцоолж болдог тэр систем дээр орчхоор бас магадгүй яг гайгүй өндөр ингээд тогтоолгочих боломжтой байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бас нэг юм зүйл байгаа. За тэгээд source security ерөнхийдөө нэг иймэрхүү үндсэн мэдээлэлүүд бол иймэрхүү байлаа баг. Ясмаа тэгээ бушуухан шиг нөгөө асуулт хариулт руугаа орох гээд ерөнхийдөө төгс тийш хандж байна. За тэгээд source security 3 өлтөө ширээ гэж байгаа. Нэг нь одоо source security retirement байгаа. За нөгөөх нь болохоор зэрэг хувийн одоо pension plan гэдэг бас тэтгэврийн өөр нөгөө юмнуудыг хэлдэг шүү дээ. Одоо засгийн газрын нөгөө пеншн планууд байдаг, багш нар цагдаа нар ч юм уу тийм нөгөө төрийн байгууллагад ажиллаж исэн хүмүүс өөрсдийн гэсэн пеншнтэй байдаг, social security төлөхгүйгээр энэ пеншнтэй төлдөг тэр байж болно. За тэгээд сүүлд бас 25 онд нэг шинэ дүрм гарсан нь тэд нар чинь social security-гээс авдаг зөвхөн өөрсдийнхээ пеншнээс авдаг байсан чинь одоо socialаас бас авч болдог болж байгаа юм байлээ. За тэр байна. Тэгээд бас хувийн тэтгэврийн сангууд байна тийм. Одоо компанид ажилладаг хүмүүс гэх юм бол 401K байна, IRA гэдэг хуваараа өөрсдөө нийлгэж болдог юм байна. За одоо би өөрөө бас нэг хувийн тэтгэврийн хуримтлал үүсгдэг байгаа. Би нөгөө өөрийнхөө хийдгийг бас яг харьцуулаад харуулна төгсгөлд. Тэр бас нэг юм байгаа. За тэгээд 401K бол ерөнхийдөө бас асуултууд байсан мэрсээр тэр ихтэй дараа нь хариулчихна тийм. Тэгээд 401K бол компанид ажилладаг хүмүүс компаниас нь санал болгодог тийм компани шүү. Ямар тохиолдолд авах зүгээр вэ гэхээр нөгөө матч компани бас нөгөө матч хийдэг байхгүй. За хэрвээ та цалингийнхаа 3% ийшээ ирэх юм бол би 1% нэмэлхий ч юм уу те. Тэр тохиолдолд бол алдахгүй боломжийг ашиглаад 401K-га заавал аваарай гэж хэлмээр байна. Яг хуу татварын хувьд дээрээс нөгөө маркет дээр нөгөө уналттай өсөлттэй байгаа үед аюу савлгаатай байдаг ч гэсэн хэрвээ компанид нь хувь нэмэр оруулж авах юм бол тэр боломжийг ашиглаад аваарай гэж хэлмээр байна. За IRA дансны хувьд Roth IRA гэж байгаа, traditional IRA гэж байгаа. Би бол 100% Roth IRA-г аваа гэж хэлнэ. Яагаад тэгэхээр татварын дараах мөнгөө хийдэг боловч дараа нь бүх өссөн мөнгө чинь татвар төлөх байхгүй, нийт мөнгөн дээрээ татвар төлөхгүйгээр авах байхгүй. Хэрвээ хуучин traditional-ыг авчих юм бол бүх мөнгөн дээрээ татвар төлж авах гад байдаг учраас ерөнхийдөө татвар арай жоохон өндөр төлөх гэдэг тийм байгаа. За тэгээ нөгөө 3 дахь хөл нь болохоор зэрэг одоо хувийн хадгаламж ч байдаг юм уу те. Өөр одоо юу гэдгийг тэр бусад их усрууд орж болох нэ. Тийм байгаа юм. За ямар хүмүүс авах юм бэ? Энэ бол багч чухал асуудал. Манай монголчууд бас бүгдээрээ бичиг баримтгүй байгаа штэ. Тэгэхээр яг энэ social security-гийн хувьд бичиг баримттай хүмүүс авнаа. Ногоон карттай хүмүүс авна. Эсвэл Америкийн иргэн хүмүүс авчиж байгаа маа. Эсвэл нөгөө asylum granted гэдэг нөгөө бас нэлээд олон монголчууд asylum үздэг штэ. Granted болсон хүмүүс авч байгаа маа. Тэгээ хэдийгээр ингээд нөгөө ажиллах хэрэгтэй өөр статустай байгаад идэх ч гэсэндээ авч болдоггүй юм биш үү? Тэгээд яг хуу хэдий нөгөө ажиллах хэрэг авлаа, ажиллах нөгөө social security дугаар авлаа, ажил хийж байгаа бол шууд татвар төлөөд эхэлчихэж байгаа штеп. Гэхдээ авах нь бол юм байгаа. Тэгээд бас заримдаа нэг ийм хүмүүс таардаа нөгөө нэлээд олон хүмүүс ихчнэр уулздаг л да. Би ингээ ерөөсө Монгол буцна гэж одоод ерөөсө тэтгэвэрч нээлгээгүй, татварч төлөөгүй ингээд явж исэн. Гэтэл одоо би буцаж чадахгүй хамгийн гол нь бичиг баримттай болцсон. Тэгээ амьдрал баялаг штэ. Хизээний өдөр бичиг баримттай болно. Тэгээ яг ингээ бичиг баримттай болоод тэтгэвртэй гараад ингээ сайхан амьдрал гэсэн чинь би одоо ингээ ажил хийж чадахгүй, юу ч байхгүй, мөнгө ч байхгүй, тэтгэврч авахгүй одоо яах вэ гэдэг байхгүй. Тийм болохоор зэрэг амьдрал баялаг шүү. Өнөөдөр бичиг баримтгүй магадгүй одоо юу гэдгийг зөвхөн сошиалтай ажиллах хэрэгтэй байж иж болно. Гэтэ ирээдүйд юм сайхан болно. Тийм болохоор ямар ч хэлсэн эрхээ үүсгээд ингээ татвараа төлөөд явж л бай. Эрхээ өнөөдрөөс үүсгэчихээ. Маш олон тийм хүмүүс холбогддог одоо уулздаг учраас тэрийг бас давхар хэлж байгаа шүү. За тэгээд юм байгаа. За нөгөө SSI-г авахын хувьд энэ нөгөө international program байна тийм. Тэгээд нөгөө энэ дээр нөгөө SSI энэ дээр нэг юм хэлэх гээд байсан нөгөө SSI supplemental security income гэдэг байгаа штэ. Тэр болохоор зэрэг нөгөө юу юм бэ лээ? Social security болохоор зэрэг зөвхөн нөгөө бичиг баримттай хүмүүс авна гэдэг байгаа боловч SSI болохоор зэрэг бас арай жоохон өөр нөхцлүүд байсан. Тэрийг би энэ дээр нөгөө хараадах юм. Мэдээж ногоон карттай хүмүүс байгаа. Дээрээс нь нөгөө би одоо тэгтээ нөгөө цагаачлалын тухай бас сайн мэдэхгүй болохоор сайн мэдэхгүй байна. Хэрвээ цагаачлалын тухай мэддэг цагаачлалынхаа хүмүүсээс асуугаараа parallel
into United States гэхээр одоо тэнсэн харгалзах ялтай. Одоо Америк тэнсэнгээр энэ одоо яг ямар учиртайг нь сайн мэдэхгүй. Гэхдээ ямарсан тэнсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэгж авч байгаа. За asylum granted refugee гэдэг нь нөгөө улс төрийн дайн байлдаанаас ирсэн хүмүүс. Дээрэс нь энэ нэг юм бас монголчуудад хамаатай байж болох юм байна гэж харсан. Энэ нөгөө alien whose removal is being held гэх нь нөгөө deportation хийх нөгөө юм авцсан мөртлөө бас ямар нэгэн зүйл нөгөө хуулийн зүйлт заалтаараа ингээд Америкт үлдэх эрх хүсчдэг штэ. Тийм хүмүүс бас энэ нөгөө supplemental security income авч болох юм уу гэж хараад байгаа. Энэ нөгөө яг авч болох non citizen буюу одоо нөгөө иргэн биш хүмүүсийн хувьд энэ нөгөө тодорхойлтууд нь байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрнээр бас магадгүй авч болох боломж байдаг юм. Ямар ч гэсэн очоод ийм мэдээлэл харах юм бол бас магадгүй болж магадгүй гэж бодсон шүү. Тийм байгаа. За тэгээд international program гэдэг байгаа. Нөгөө юу одоо Канадын иргэн ч юм уу те. Эсвэл одоо Европын аль нэгэн улсын иргэн хүмүүс Америкт хэрвээ ажиллаж исэн болвол нөгөө Канадын иргэн болсон монголчууд бас идэг шүү дээ. Нөгөө Америкт ажиллаж байгаад тэр хүмүүсийн хувьд бас нэг international програмууд байдаг. Тэгэхдээ тэр бол яг нэгэнт ногоон карттай иргэн байна гэхээр яг нөгөө олон улсын нөгөө тухайн Канадтай хийсэн, Солонгостой хийсэн гэрээ хэлцээрээ явж байх. Тэгэж авдаг юм байлаа. За дээрэс нь бас энэ дээр нэг сонирхолтой юм юу байсан гэхээр нөгөө монголчууд ч нөгөө Солонгост их ажиллаж байгаад ирсэн байдаг шүү дээ. Солонгост ажиллаж байгаад ирсэн хүмүүсийн хувьд Солонгосын нийгмийн даатгалын систем Америкийн системтэй ер нь нэлээд зүгээр идэм байлаа. Тэгээд нөгөө нэлээд өндөр нөгөө төстэй угаасаа нөгөө Америкийн системийг ер нь нэлээд сайн нөгөө одоо загварчилсан байдаг штэ. Тэгэхээр Солонгост хэрвээ 18 сар ингэж нөгөө Солонгосын системийн доор ингэж нөгөө coverage кредит авсан болвол одоо хэрвээ шаардлагатай болоод төлөхөж болоод оноо нь хүрэхгүй ч юм уу те бас ингээ ашиглах боломжтой байд юм байна. Тэгэхээр энийг бас мэдж яхад их зүгээр юм болов уу гэж бодсон. Тэгээд Монгол улстай бол харамсалтай нь ийм нөгөө олон улсын гэрээ хэлцээр бол байхгүй учраас ямар нэгэн гэрээ тийм юм байхгүй. Тэгээд явж байгаа. Тэгээ бас нэг хүн дээр нэг хүн тийг асууад гэсэн Америкт ажиллаж байгаа 40 кредит тэмдрээ төлцөө нэлээд дээр орж ирсэн юм чинь source credit дугаартай байдаг штэ. Тэгээ Монголоос очиод авч болдог гэд тэгээд ийсэн. Тэгээ би нэлээд олон газраас асууж үзсэн нөгөө консулын газраас консултай хүртэл яриад ингэж болдог гэдэг на болд юм гэсэн чинь Монголдо бол ямар ч тийм гэрээ хэлцээ байхгүй болохгүй. Зөвхөн Америкийн иргэн болсон монгол хүмүүс Монголоос авч болно. Энэ чинь нөгөө source security мөнгө чинь direct deposit гэж шууд банк руу орчдөг штэ. Тэгээ ороод ээж явж болно. За ногоон карттай хүмүүс хэрвээ Монголд очиод авахар болвол бас магадгүй зогс чинь 6 сар болоо зогс чинь тэгээ ерөнхийдөө нөгөө энэ source security тавигдах шаардлага юу гэхээр календар 6 сар Америкт тасралтгүй байсан гэдэг бичиг баримтаа авчраад ч юм уу те гарын үсгээ зураад үргэлжлүүлээд аваа гэдэг тийм шаардлагыг тавиад идэв шүү. Тэгэхээр тийм байгаа. За тэгээд хэрвээ Америкт амьдарч байгаад ажиллах хэрэгтэй байжгаад орхиод гараад явсан хүмүүсийн хувьд бол ямар ч шанс байхгүй, ямар ч авах боломж байхгүй. Тийм байгаа шүү. Тэгээ Америкийн иргэдийн хувьд ямар ч хэлсэн дэлхийн хаан бол хаан байжгаад байсан ч тэтгэврээ чөлөөтэй аваад явна хэр хугацаанд байсан хамаагүй тэтгэврээ дансаараа аваад явхад ямар ч асуудал үүсэхгүй. Ногоон карттай хүмүүсийг магадгүй нэг 6 сар тутамд ирээ. Тэгээд нөгөө байгаагаа баталгаажуулч гэдэг юм уу те. Тиймэрхүү юм асуух магадaltaй шүү гэдэг хэлмээр байна. За тэгээд нөгөө тэтгэврийн өөр их усүр гэдэг дээр би нөгөө өөрийнхөө хийдэг ажилтай холбоотойгоор бас нэг юм бэлдсэн юм аа. За тэгээд энэ нөгөө 40 наснаасаа эхлээд одоо энэ жил 4200 гэдгийг жилд хийх мөнгө нөгөө IRA гэдэг данснууд чинь бас ялгаагүй адилхан ажилдаг штэ. Жилд 8000 50-аас доош насных нь $8,000 хий, 50-аас дээш насных нь 9,000 ч гэдэг юм уу те. Тэгж хийж байгаа. За энэ миний хийдэг энэ нөгөө тэтгэврийн энэ нөгөө хуримтлал дээр болохоор зэрэг за 40 наснаасаа эхлээд жилд 4200 гэхээр сард $350 орж байгаа. Сард $350 нэг 65 нас хүртлээ хийгээд явчихад за нийт бол нэг $105,000 хийж байгаа. За тэгээ яг 66 настайгаасаа эхлээд нөгөө тэтгэврээ аваад эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр 22,000 гэхээр сард бол 350-ыг хийсэн штэ. Тэгээд 22,265-ыг 12 хуваачаар сар болгон $1,800 бас ингэ тэтгэвэр олгоод авчих. Энэ бас нэг юм их үсв байгаа шүү. За тэгээд ингэж яваад энэ хүн бол цаашгаа ингэж яваад байна. Хамгийн цаашаага сар болгон 65 нас хүртлээ 350-ыг хийгээд зогсон гутаа 1,800 болгоод сар болгон аваад яваад байна. 90 нас 100 нас хүртлээ аваад явах боломжтой. Хэрвээ мөнгөө авч амжаагүй
бол өөр хүүхэд нь үргэлжлүүлээд одоо өглөөд аваад залгаад аваад явж болдго юм аа. Энэ social security system болохоор зэрэг хэдийгээр эхнэр залгаад авч болдог боловч эхнэр нөхөр хоёулаа нас орчих юм бол өөр хүүхдүүдэд залгамжлна гэдэг юм байхгүй учраас тэгэл зогсож байгаа шүү. За тэгээд бас нэг сонирхолтой статистик хүрэх юм бол энэ social security system Америк хүмүүс дунджаар нэг $100,000 одоо тэр ажиллаж авах хугацаанд тэр 30-40 жилд энэ систем рүү хийдэг юм байна. Тэгээд нийт буцааж авахдаа 4 дахин нуулж авдгаа гэсэн тооцоо байна л да. За тэгээд 4 дахин нуулж авахдаа нөгөө түрүүн хэлсэнчлээ өөрөө аваад нөгөө ихнэр ч юм уу жирэмсэн ихнэр ч юм уу те эсвэл тэтгэврийн насны ихнэр гээд ингээд аваад явах юм боломжтой байдаг юм байна. За тэгээд та бүхэн хэрвээ social security system за миний хийдэг хэрвээ энэ нөгөө одоо тэтгэврийн хувийн даатгалтай холбоотой юм асуухаар илүү дэлгэрэнгүй авахаар бол надтай зүүн цаг товлоод ингээд илүү асуугаад яг би нөгөө насан дээр чи хийгээд бас ингээд өөр илүү харуулах боломжтой байгаа шүү. За тэгээ ямар ч гэсэн үндсэн мэдээлэл ингээд дууслаа. Ямар ч нэг цагтаа багтаад ярьж дууссан байгаа. За одоо тэгвэл хэвлэлээ нөгөө юу руу орё? Асуулт хариулга оруулъя нэргөө. За өөр асуулт энэ нөгөө асуулт байна уянга ирсэн байна. За single mom буюу ганц бие ээж ямар бенефит байдаг вэ тэтгэврт гарахад? Мөн дээрээс нь тэтгэвртээ гарсны дараа зарим хүмүүс ажил хийж харагддаг тогтоосон ажиллах цаг байдгүй гэж байна. Тогтоосон ажиллах цаг гэж бол за нөгөө single mom-ийн хувьд бичиг баримтны статусаа нэгдүгээрт харах хэрэгтэй. Яг иргэн босноо яг social security тэгтээ эн чинь нөгөө салсан нөхөр тэтгэвэр тогтоолгосноо гэдэг чинь чухал. Хэрвээ үнэхээр нөхөр нь Америкийн грин карттай ч юм уу те иргэн байж байгаад нас барсан болвол 13 нас хүртэл нь авч болно шүү дээ. Тэгж авч болно. За хэрвээ оюутан болвол 16 нас хүртэл шүү. Оюутан бол 18 гэдэг тэр зарчмаараа л явна шүү. Тэрнээс ш одоо салцсан нөхөртэй ч юм уу те би сингл гэдэг тийм юм байх юм бол яг source security-ээс авахгүй зүгээр яг нөгөө SSI нөгөө баг орлоготойгийн халамжийн юмнаас авч олно. Тэгээ өс нөгөө SNAP гэдэг нөгөө food stamp гэдэг шүү дээ. Тэрнээс авч олноо. Тиймэрхүү байдлаар авна шүү. Тэрнээс яг source security-гээс хэрвээ нөхөр нас ороогүй ч юм уу эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болоогүй бол тэр бол авахгүй. Эхнийх нь тийм байгаа. Хоёр дахь нь үгс юм лээ. Тэтгэвртээ гарсны дараа зарим хүмүүс ажил хийж харагддаг. Тогтоосон ажиллах цаг байдгүй. Тэгээд нөгөө цаг бол байхгүй. Түрүүн хэлсэнчлэн орлого хамаарна. Хэрвээ 62 настайдаа гарч байгаа бол 23,000 орлого 23,000 яг илүү олж болно л доо. Илүү олцоод зүгээр яг нөгөө авах мөнгнөөсөө л хасуулна гэсэн үг шүү дээ тий. Тэгээд тэн дээр бас тийм байгаа шүү. Хэрвээ 62 настайдаа магадгүй ажилгүй байжгаад тэтгэврээ тогтоолгоцсон байж ийлаа гэж тий. Нэг 2-3 сарын дараа альтайхан ажилд орчлоо тий. Full time тий. Айгүй гайгүй цалинтай ажилд орчлоо. 1 жил дотроо нөгөө social security тэтгэврээ за би боллоо. Би ерөөсө бодлоо өөрчлөө. Би авах боллоо гэд шууд 1 жил дотроо нөгөө болж болдсон шүү. Тэгээд тэр тохиолдолд нөгөө яг тэр хугацаанд авсан мөнгөө буцааж эргүүлээд өгөөд дараа нь авахтаа яг шинээр авж байгаа юм шиг эсвэл дараа авахтаа 67 ч юм уу 65 та гарахтаа авсан мөнгөө хасаад баг зэрэг хүү тооцоод бас ингээд авч болдсон шүү. Тэгэхээр 1 жил дотор ямар ч хэсэн санаагаа өөрчлөөд би боллоо ерөөс сошиал авахгүй байж гэж болно гэсэн үг. Энэ нөгөө шоронд орсон тэтгэврийн нөлөөлөх бол яг энэ дээр бол нэг тийм байхгүй. Нэгэнт та өөрийнхөө хүн одоо тэгэл салж нийлжилээдэг алдаа оноо хийжлээдэг те. Тэгэхээр нэгэнт л одоо танд тэтгэврийг чи эрхүүлсэн болвол тэгэл аавна л гэсэн. Яг бол энэ чинь та өөрөө системд өөрөө давхраа төлж мөнгө төлсөн учраас энэ дээр бол нэг тийм нөлөөлөх байх гэж бодож байна. За өөр ямар асуулт байна? Өөр асуулт нь за чи нэг түрүүн тайлбарласан шүү дээ уянга. Demit feeling гэдэг. Энийг сайн тайлбарлуулж өгөөч л гэсэн байна. Тусдаа видео хийх demit feeling гэдэг нэг түрүүн за. Ерөнхийдөө нөгөө тэр нь болохоор зэрэг эхнэр нөхөр хамт ерөнхийдөө асуун очих чинь эхнэр нөхөр үү гэхээр хамт файл яа нэг нь яг тэтгэвртээ гарах болоогүй байсан ч гэсэндээ зүгээр нөгөө хамт ингээ материалаа явуулъя ерөнхийдөө хамт явуулъя гэж хамт явуулчих юм билээ. Тэр үед яг source security-д очихороо нэг ийм гэдэг нөхцөл байдлаа хэлэхээр угаасаа хэлнэ. Тэгэхээр тэр офис дээр очиод үзэх хэрэгтэй. Тэгээ энэ дээр бас нэг юм хэлэхэд
нөгөө ингээд судлаад явж байгаа чинь social security нэг бас нэг асуултыг хэлэхэд social security нөгөө систем рүү төлөгдөж байгаа мөнгө шүү дээ. Тэр систем рүү төлөгдөж байгаа мөнгөний 85% нь одоо тэтгэвэр тэтгэмж одоо гэр бүлийн тэр тэтгэмжч байдаг юм уу те spouse benefit, survivor benefit гэж очиж байгаа бол 15% нь буцаад эргээд гарахтаа нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд одоо тэтгэмж болоод гарч идэг юм байна л да. За тэгээд яаж ийм систем эрүүл байх ёстой байдаг вэ гэхээр 4 хүн ажил хийгээд татвар төлөөд 1 хүн тэтгэвэр авч иж энэ систем эрүүл байх юм байдаг юм байна л да. Гэтэл одоо өнөөдөр Америкт яасан бэ гэхээр нөгөө ерөнхийдөө нөгөө baby boomers гэдэг нөгөө 5 хүн сонсч байсан дайны дараа 1946-аас 1964 оны хооронд төрөлт маш их байсан. Америкийн төрөлт хамгийн дээд зэгтээ хүрсэн тэр их төрсэн 70-80 сая хүн өнөөдөр бүгдээрээ тэтгэвртэй гарч байгаа учраас нөгөө ажил хийж байгаа хүмүүс чинь тэр олон хүмүүсийн тэтгэврийг ингээд нөгөө яг ингэж нөхөж өгөх. Одоо өнөөдрийн ажиллаж байгаа бид нар өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн мөнгийг ингээд нөгөө тэтгэврийн мөнгийг аваад ирээдүйд бидний тэтгэвэр авах мөнгийг үр хүүхдүүд маань ингээд татвар төлөөд ингэж тиймэрхүү зарчмаар явна шүү дээ. Тиймэрхүү одоо уялдаа холбоотой. Гэтэл маш олон хүн зэрэг тэтгэврт гарчаар social security system ерөнхийдөө жоохон хүнд байдалд ороод байгаа. Тэгээд ингэдэг юм байна. Яг энэ нөгөө татвар төлж байгаа хүмүүсийн мөнгө эргээд тэтгэврт гарч тэтгэвэр болж гарч байгаа энэ бол яг 90% төлөгдөж байгаа. Тэгээд нөгөө trust fund гэдэг тийм байна л да. Social security trust fund ихтгэлцлийн сан гэдэг байдаг. Энэ санд өмнө нь ингээд нөгөө илүү гарсан мөнгө нь ингээд хуримтлагдаад байж байдаг байсан бол одоо тэтгэвэр авч байгаа мөнгө хүмүүсийн нөгөө татвар төлж байгаа хүмүүсийн мөнгө нь хөрөхгүй байгаа учраас тэр нөгөө фанднасаа тэр трастнасаа аваад ингээ 10% аваад ерөнхийдөө ордог юм байна л та. Тэгэхээр тэр траст фандны мөнгө 2035 он гэхэд дууснаа гэдэг төлөвлөгөөтэй байгаа юм байна. За тэгээд энэ бол ерөөсөө одоо гарч ирсэн асуудал биш. 1990 оноос оны үеэс яригдчихсэн одоо гинт ингээл ерөөсөө 2010 он гараад бүгдээрээ тэтгэвртэй гарах нь шүү хүүе тамина яана энийг засахгүй болохгүй нэ гэж яригдчихсэн боловч юу ч хийгээгүй. Тэгээд 2033-35 он гэхэд магадгүй бүх social security тэтгэвэр авдаг хүний тэтгэвэр 10% юм уу 20%-аар багаснаа гэдэг ийм зүйл бас яригдж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн бас мөнгөө сайн хадгалаарай. Иймэрхүү хэрэг багасах юм бол нэг гайхаад байхгүй. Энэ бол олон жил яригдж байгаа асуудал шүү гэдгийг бас хэлмээр байна. За өөр энэ дээр хоёлаа. За энэ нөгөө юу яачих вэ? Энэ дээр хэрвээ давхартсан нөгөө 62-70 стратеги өөрийнхөө тэтгэвэр дээр нэмж авах уу? Алийн өндөр авах гэхээр өөр нөгөө нэг л авна гэж хэлсэн тий. Тэгэхээр нөгөө аль өндрийг авна. Тэгээд нөгөө 62 настайгийнх эхнэр нь одоо баг орлоготой бол өөрөө эхэлж авч явж агаад нөхөр нь 70 настайдаа тэтгэвэр тогтоолохоор өндөр гарч ирэх гэдэг байгаа шүү дээ. Тэгээ яг нөгөө 50% нөхрийн 50% зөрүү хэрвээ гарах юм бол нөгөө миний баг мөнгөн дээр нэмээд ороод ирнэ. Хэрвээ нас барах юм бол би өөрийнх нь миний тэтгэвэр байхгүй болоод нөхрийнхөө өндөр тэтгэврийг шууд аавна. Тэгэхээр нэг нь л аавна, хоёр юм зэрэг авахгүй гэсэн үг тийм. Тэгэхээр за тэтгэвэр аваад нэгийг social security дээр бол нэг нь л аавна, хоёр юм авахгүй гэдгийг хэлсэн тийм. Тэгэхээр тэрийг олоод харин SSI өөр их мөнгөний их сүрэн өөр улсын халамжийн програм учраас хамт аплайдаад хэрвээ үнэхээр болцол шаардлага нөхцөлийг хангах юм бол хамт аваад ээж явж болно гэсэн. За нөхөр W2 35 жил өндөр цалинтай ажилласан, эхнэр 12-ээс бага цалинтай ажилласан ба нөхрийн 50% тэтгэврт тогтоолгоод олон жил тэтгэвэр авахаар бүр олон жилийн дараа нөхрийн тэтгэвэр буурах уу. Энэ нөгөө бүр олон жилийн дараа нэг буурахгүй л те зүгээр ах уу. Хэрвээ нөхөр 35 жил W2-гээр өндөр авсан байлаа гэж бодоход нөгөө 62 юугийн хэрвээ 62 настай гэхгүй 67 хүртэл хүлээчих юм бол пүүл өндөр болно штэ. Тэгээ нөгөө эхнэр яг өөрийнхөө багаар эхлээд явсан ч гэсэн нөхрийн зөрүү нөгөө нөхрийн 50% хэрвээ зөрүү гарах юм бол зөрүү нэг өөр юм шилжиж ороод ирнэ гэсэн штэ. Тэгэхээр тэр зөрүү бас ороод ирэх байгаа шүү. Тэгэхээр тийм байгаа. За тэгээд 75 настай грин картаа хүн social security авах бол SSI болно штэ. 75 настай хүн бол авч болно. Гол нь нөгөө 65 настаас дээш гэж байгаа штэ. Тэгэхээр авч болно. Гол нь нөгөө мужид өөрөө шаардлага тавигдаж байгаа те. Та үнэхээр бага орлоготой юу? Ганцаараа таны бүх өмч хүрэг цалин балин чинь нийлээд 2000-аас доош байна уу? Дээрээс нөгөө 3 жил Америкт байх ёстой ч юм уу 5 жил байх ёстой гэдэг тэр шаардлагуудаа хангаж гин үү? Хэрвээ шаардлага хангаж авах юм бол авч болно. Одоогийн байдлаар SSI-г бол Америкт 8 сая хүн авдаг гэж байгаа. 2.5 хамт аваад хамт нөгөө Social Security Retirement SSI хамт аваад явж байгаа.
За оноо дутуу орсон үед яг энэ нөгөө тэр өмнө нь ирсэн асуултан дээр бас байсан. Оноо дутуу орсон үед бол ямар ч арга байхгүй. Оноогоо л гүйцэх хэрэгтэй. Тэгэхээр тарьсангуй нөгөө түрүүн тайлбарсан шүү дээ. Оноо гэхээр заавал нөгөө төлсөн татвараасаа биш орлогоосоо гэдэг чигээр хэрвээ та одоо W2-гээр ажилладаг жилдээ нэг 8100-ийн инком олсон гэчихэд бас нэг харьцангуй цугларч болохоор байгаа зү тий. Тэгэхээр одоо яаж хийж байгаа олох хэрэгтэй тий. А тэгээд манай монголчууд бас нэгэндээ бас нэг жоохон буруу зүрх мэдээлэл хэлээд явах маа. Хэд хоногийн өмнө нэг ах ярьлаа. Нэг ах 70 гарцсан 74 5 настай. Тэгээ нэг хүн тэгж хэлсэн гинэ. Чи ерөөсөө одоо гараад хэрэггүй хүлээх юм бол дахиад нэмэгдээ зөндөө их мөнгө болно. Мөнгө чи өснө гэж хэлсэн гинэ. 70 наснаас хойш нэмэгдэхгүй. Дээд лимит нь 70 хүртэл нэмэгдэнэ. 70 наснаас хойш хүлээгээд ч нэмэгдэхгүй учраас 70 настаа та хэрвээ авсан бол тэр багсанд тэрийгээ алдчихаа. Тэгэхээр хэрвээ та 2 жил юм уу 3 жил алдсан бол тэр хугацаанд магадгүй сард 1000-ыг авах байсан бол хэдийг алдсан байна. Нэлээд их мөнгө бас алдсан байхаар байгаа зү тий. Хэрвээ тэтгэврийн нас чинь за 67-тоо одоо юу гэдгийг 40 оноогоо үүсгээд ирэх үүсэн бол бушуухан шиг аа. За магадгүй арай жоохон хөнгөн шингэн байна ажил хийгээд байна тий. 67 хүрэх чи 70 хүрэх чи арай жоохон нэмчий гэж байгаа л яг хуу 70 наснаас хойш илүү бол өсөхгүй шүү. Энэ дээр бас анхаараарай гэж хэлмээр байна. За joint married tax төлдөг ихнэр өөрөө ороод нөхрөө оноогүй яг хөө нөгөө ихнэр нэг нь оноотой нэг нь оноогүй бол яг хөө нөгөө spousal benefit гэдгээр нөхрийнхээ ч юм уу ихнэрийнхээ талыг авчиж явж болно шүү дээ. За тэгээ өнөөдөр уул нөгөө манай нөгөө татварын хамтрагч амраа такс амраа орж ирэх байсан боловч нөгөө бие давхар удахгүй 2 жил 3 7 хоногийн дараа төрөх гэж байгаа учраас би энэ жоохон нөгөө та руу орж иж чадсангүй. Тэгэхээр энэ амраа бол такс нэрээ аюу сайн. Тэгээд нөгөө гол нь татвараа бодуулахдаа татварын зүгээр нэг аппликейшн нөгөө ажилуулж сурсан хүн биш яг мэддэг хүнтэй сууж агаад бодуулах юм бол ядаж тэр хүн чинь нөгөө эхнэр нөхөр хоёр нэг нь ингээд нөгөө тракны компанидаа эхнэр нь хэрвээ оператораа хийдэг бол тэр орлогоос нь эхнэр рүү шилжүүлээд ч юм уу те давхар оноо авах эсвэл одоо нөгөө өндөр наснуудын нэг кредит гэдэг 65-аас дээш насныхан одоо нөгөө хүүхдийн нөгөө 2000-ын кредит гэж нэг өгдөг штэ тэрнтэй адилхан өндөр наснуудад бас өгдөг юм байна. Тэгэхээр тэр мөрийн хүртэл нөгөө юу руу н оруулаад татвар руу н оруулаад ч юм уу инком руу н оруулаад бас ингээд оноогийн нөгөө өндөр болгочих тийм нөгөө татварын хүнтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. Тэгэхээр яг энэ татварын төлөвлөгөө энэ татварынхаа хүнтэй ярилцаараа гол нь сайн мэддэг сайн татварын хүнтэйгээ бас ярилцаараа гэж хэлмээр байна. За тэгээд $48,000 жилийн орлоготой хүн нэг жилд дундаж 2.1 гэсэн үг. Энэ нөгөө одон чимгийнх дээр тайлбарсан түрүү нөгөө энэ жоохон буруу ойлголт шүү. Тэгэхээр яг 48,000-ийн хувьд хангалттай дөрвөн кредитээ цуглуулсан. Энэ дээр нөгөө Америкчууд ч дээр өөрсдөө буруу зүрүү ойлгоо. За би ч гэсэндээ бичлэгэн дээр яг нэг буруу зүрүү ярьсан юм байгаа. Тэгэхээр тэр нөгөө төлсөн таксн дээр биш яг инкам дээр гэж явж байгаа учраас энэ нөгөө энэ жилийн хувьд $8,000 хэрвээ инкомтой гэд гарчих юм бол ерөөхдөө 40 оноо цуглах боломжтой байгаа штэ. Тэгэхээр тэр тагуу яваарай. За нөгөө энэ миний мессежээр бас нөгөө тэтгэврийн хувийн сангийн талаар мэдээр асуу гэсэн байна. Би нөгөө маргаашнаас эхлээд өглөө над руу мессеж ирээ. Завтаа ахын бол би нөгөө өөрөө холбогдоод тэгээд байна. Тэгээ саяны миний нөгөө харуулсан жишээ болохоор зэрэг 40 настай хүн дээр эхэлж харуулж байгаа тийм би одоо өөр дээрээ жишээ аваад ингээл харуулчих байгаа байхгүй сард ингээ хийхэд би гэж за нөгөө нас ихсэх тусам магадгүй арай жоохон илүү хийх магадгүй боломжтой болох байхаа тэгэхээр арай жоохон илүү хийх болох байх тэгэхээр энэ дээр бас анхаарах хэрэгтэй шүү. За тэгээ SS авчаа дараа нь citizen авах саад болох уу. За энэ нөгөө харьцангуй болохгүй байх гэж яг энэ цагаачлалын тал дээр бол би яг сайн хэлж мэдэхгүй байна. Энийг бол цагаачлалын хуульчтайгаа ярих хэрэгтэй. Зарим цагаачлалын хуульч нар одоо миний зарим үйлчлүүлэгч нар хэлдэг л дээ. Одоо эрүүл мэндийн үнэгүй нөгөө medical ч юм уу тийм Medicaid дээр авахаар зарим цагаачлалын хуульч хэрэггүй гэдэг гэсэн. Тэгэхээр яг энэ улсын энэ нөгөө халамжийн програм авахтаа яг нөгөө хуульчтайгаа яриараа хуульчаасаа сайн асуугаарай гэж хэлмээр байна. Би хуульч учраас би биш учраас энэ дээр би зөвлөгөө өгч чадахгүй. За бичлэгээ хадгалнаа. Тэгээ энэ нөгөө маш төвхтөө нэг сонсчоор ойлгохгүй тийм нэг төвхтөө асуудал байгаа учраас би бичлэгээ хадгалчихна. Тэгээ аль болох олон хүнд үзүүлээд тэгээд хүмүүсээс мэдээд энэ стратеги янз бүрийн стратегиудыг ашиглаж байгаасай гэж үзэж байгаа. За хуваараа бизнес хийдэг хүн тэтгэврт гарахад энэ нөгөө хуваараа бизнес хийдэг хүн чинь нөгөө 10-99-тэй яг нөгөө түрүүний зарчмаараа л явна л да. За тэгээд би бас нөгөө өөрөө харьцуулж харсан байхгүй. Би өөрөө бас 19-ээр ажилдаг. Манай нөхөр 19-ээр ажилдаг. За тэгээ орлогоо харлаа.
50,000-ийн орлого олчихжээ гэж бодъё те. Тэгээ баахан хасаад бензин тоос ийм зардал мардалгаа хасуулаад миний taxable income гэсэн чинь 10,000 гэж байгаа байхгүй юу. Тэгээ 10,000 гээд гараад ирсэн. Тэгээ түрүү нөгөө хүснэгт харуулсан шүү дээ. За 50,000 хийгээд ингээд 1000 гаруулж байна гэдэг. Тэгэхээр та тэр одоо такс нэр taxable income гэсэн тэр 10,000-а тэр хүснэгтэндээ зооно гэсэн үг шүү. Тэгэхээр нөгөө бизнесийн зардлага баахан зардал хасагдчихаар тэр бас ингээ өөр гарчиж байгаа шүү. Тийм байгаа. Тэгээ нөгөө 12.9-ийн тэр форм харахад жоохон хэцүү. Гол нь яг нөгөө татврын буцаалтан дээр тэр нөгөө taxable income гэдэг аль нүдэнд нь чилээг харагддгийг тэрэн дээрээс л тэгж харах юм. За тэгвэл хамгийн найдвартай хэдэн оноо хэдийг цуглуулж вэ гэдэг нөгөө найдвартайгаар харах бол ерөөсөө нөгөө social security my account гэдэг байгаа шүү дээ. Би нөгөө түрүүн Facebook дээр түрүүний бичлэгэн дээр оруулсан байгаа. Ингэж нэ хэрэв пассвортаа марцсан бол ингэх гээд тийшээ ороод харах нь хамгийн найдвартай шүү. Тэрэн дээр яг жинхэнэ нөгөө дүнчин байж байгаа. Түрүү жил 10,000 байсан юм уу? Орлого 15,000 гэж гарсан юм уу? Тэр бүгд чинь байж байгаа учраас яг тэрийгээ сайн хараарай. Тэрэн лүүгээ ороод аккаунт нээгээд үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд анх нээж байгаа хүмүүсийн хувьд би нөгөө тэр бичлэгэн дээр оруулаагүй марцсан байлаа. Нэг security question гэдэг нөгөө нууцлын асуултууд асуудаг штэ. Нөгөө багын чинь найз хідэн юу лээ ямар машин юм уу? Тэр мэрийгээ сайн бичиж аваад бичиж тэмдэглээрэй. Тэгвэл дараа нөгөө пассвортаа марцчихаа тэр асуултууд ч бас асуудаг юм билээ. Тэрийг нөгөө оруулж амжаагүй одоо хэлчихтэй. За тэгээд 2010 сард green card авсан. 2024 оны 10 сард green card авсан. Тэгээд 57 настай 10 жил 67 40 кредит. Тийм тэгээд 67 настайдаа 40 кредитээ бүрэн цуглуулчих юм бол таны татвар 100% тогтно штэ. Бүр нөгөө 70% биш 100% тогтно. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө маш боломжтой гэсэн үг аа. За тэгээд 12-ээр 10 жил тайлбарч 12-ээр яг 10 жил тайлгнах нь бол боломжтой. Гэхдээ нөгөө хэрвээ яг 12-ийн яг нөгөө income чи 10,000 15,000 гэж ирээд зөндөө их хасал хийлгээд 4-5,000 taxable income гэж гарцсан бол ерөнхийдөө бас жоохон хэцүү болчих жоох байхгүй. Тэгэхээр тэрийг бас татврынхаа хүнтэй яриад яг миний taxable income хэд болж байна. За бүр болохгүй нөгөө my account руугаа ороод шалгаарай. Тэр нөгөө миний Facebook дээр бичлэг нь орсон байгаа. Яаж нөгөө 40 оноогоор шалгах уу гэх тэрнгээр өөртөө ороод шалгаарай. Тэгэх юм бол бүр илүү харагдана. Яг хэдэн төгрөг түрүү жилийн income хэд байсан байна гэдэг нь бүр илүү сайн харагдана шүү. Green card иргэн хүмүүс ямар шалгаа авахгүй green cardтай ч иргэн ч ерөөсө 40 оноо ч бүрдсэн л болоод яг энэ нөгөө саяны тооцооллоор хэдэн төгрөг төлсөн 35 жил чинь бүрдсэн байна уу? Энэнгээрээ ямар шалгаа авахгүй. За хэрвээ жилдээ W түгээр татвар төлсөн чинь бага төлсөн тохиолдолд тэтгэврийн доод хэмжээгээр мөнгө авахгүй гинэ. Яг нөгөө W түгээр тэтгэвэр төлчихөж байгаа шүү дээ. Тэгээ өөрөө одоо нөгөө орлогынхон 6.2% төлсөн байгууллага ажил олгогч төлцсөн байгаа учраас бас харьцангуй арай өндөр төлөгдсөн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас яг нөгөө 12-тэй хүмүүсийн хувьд арай жоохон их татвар төлөгдсөн болохоор ирээдүйд тогтох тэтгэврийн мөнгө чинь арай жоохон илүү байх боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэрийг одоо яг нөгөө my account руу ороод хараагаа. За тэгээ яг татврын тал дээр миний өөрийн баримтлагдаг ерөнхийдөө бас янз бүрийн хүмүүсийн мэдээлэл сургалтыг татврын хүмүүсийн сургалтыг сонсож байхад 19-с W2-2-ыг хослоод явуулвал айгүй зүгээр өгдөг гэж хэлж байгаа юм. Ягаад тэгэхээр 19-с нөгөө W2 дээр чинь нөгөө W2 дээр чинь болохоор би хичнээн хэдийгээр өнөөдөр нөгөө татвараа тултлан ингээд төлчихөж байгаа ч гэсэндээ миний ажил олгогч бас давхар миний social security миний тэтгэврийн мөнгө бас нэмэр болчихлоо штэ. За тэгээ хасалт бол хийж болохгүй. Давхар хажуугаар нь би 19-тэй байх юм бол би нөгөө өөр юмнуудаа хасчих олдог штэ. За би бизнес идгээ би ингээд нөгөө доор дааш ажлынхаа хажуугаар доор дааш идэхдээ машины зардал утас одоо интернет юу гэдэг юм те тэр бүх зардлаа хасч болох боломжтой байдаг учраас хоёулынгийн давхар яваа зүгээр те би өөрөө ч гэсэн яг энэ зарчмаар явдаг. Тэгээд ерөнхийдөө дажгүй надад бол тэгэл болоод байгаа юм. Тэгэхээр тэгвэл зүгээр идэх шүү. За тэгээд аяараа за баярлаа миний юу баярлаа гэсэн юм да баярлаа. Аяараа данснасаа өөрөө арилжаа хийх болох уу гинэ. Энэ нөгөө аяараа данс чинь нөгөө авах лимиттэй штэ. Нөгөө авахнаас заасан байдаг штэ. Авч эхлэх нас аяараач бай 401k энэ чинь 50-с хагас хүрчиж авна гэдэг багхгүй юу? Тэгэхээр 50-с хагасаас өмнө авахаар нөгөө 10% penalty торгуул төлнө.
Тэгэхээр болохгүй болов гэж бодчих та. Тэгээд ерөнхийдөө арилжаа яг нөгөө юугаа хөрөнгө оруулалтаа сонгодог. Гэхдээ яг энэ дээр яг ямар зарчим би өөрөө аяараа гэхдээ тэрэндээ одныг орж хардаггүй. За энэ өсвөл бэж л ингээл ерөөсөө мартчихъя гээл байн ороод хараад ингээл тэгээд хараарсан сэтгэлийн тэхээ хөддөг байхгүй. Тэгэхээр зүгээр ингээл мартаал ингээл өсвөл ээжийг нэг хизээ нэг цагтаа амар гайгүй өссөн байх гэж бол сар болгон банкнаас ингээл гараал тэгэл явж идэх юм. Тийм. За тэгээд энэ нөгөө аяараа энтер дээр ерөнхийдөө энэ нөгөө миний энэ бас нөгөө хувийн тэтгэврийн нөгөө хийдэг хоримтлал энтер дээр аль болох нөгөө эдгэрч бас ялгаагүй Америкийн хөрөнгөний зах зээл дээр байдаг учраас групп хувьцаа компаниудын групп хувьцаа айгүй найдвартай баталгаатай ялангуяа индекс ч юм уу те mutual fund гэж болно. За индекс ч нь болохоор зэрэг одоо пассив нөгөө групп хувьцаа гэж одоо байхгүй итгэхгүй хин нэгэн нөгөө менеж хийхгүй нөгөө өшөө mutual fund гэдэг байгаа. Тэр болохоор зэрэг хүн менеж хийдэг учраас наашин чаашин зөөгөөд ингээд идэг. Тэгэхээр нөгөө менежмент зардал гэж гардаг болохоор зардал бас жоохон өндөр байгаад идэг гэдэг. За тэгтээ яг би аль алийг бас ингээд тослуулаад явуу зүгээр юм болов уу гэж боддог. Хувьдаа бол тийм байгаа. За татварын хүн W2 төлөвлөл татвар аавна гэсэн зүйл үү? Зөв шүү дээ. Тийм W2 бол угаасаа ерөөсөө сар болгон татварыг чинь одоо income нөгөө мужийн татвар, улсын татвар, social security татвар тултлан аваад ерөөсөө 30-40% байхгүй. Тэгээ ороод ирж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө тийм байдаг тийм. За тэгээ хослуулчих гэдэг нь дараа нөгөө 19-с дээр татвараа төлөөгүй байгаа учраас дараа нь өөр хасч болох задлууд бас хасч гараад авах талтай. За яг хуу хэрвээ заавал нөгөө компанид ажилладаггүй бол W2 байх гэдэг шаардлага байхгүй шүү дээ. Зүгээр 19-ээр аваад тэгээд яг хуу дараа нь нөгөө магадгүй taxable income гэдэг чинь арай жоохон бага харагдах байх. Тэрнгээрээ л ялгаатай байна. За SSI тэтгэврт гараагүй байхдаа авч болох уу? Энэ нөгөө SSI тэтгэврт гараагүй байхдаа авахгүй 65-аас дээш насных эсвэл хөгжлийн бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй, за хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй бага орлоготой аав ээжүүд бас авч болно гэсэн байдаг шүү. Тийм байна. За тэгээд жишээ нь нөхөр нь $1000 тэтгэвэр авахд эхнэр нь нөхрийн тэтгэврээс 65 та байхдаа амьд авах хугацаанд нь авах уу, нас барсныхан дараа авах уу? Энэ нөгөө spousal benefit буюу эхнэр нөхрийн тэтгэврээс нөгөө 50% авна гэдэг нь нөхрөө амьд авахт нь авна. Гэхдээ талын авна штэ 50% нь авна. Хэрвээ нөхөр нь нас орчих юм бол 100% авч болно гэсэн үг. 100% нөхрийнхаа нөгөө survivor benefit гэдэг рүү ороод нас барсны дараа 100% рүү шилжээд орчиж байгаа юм. Тийм байгаа. За юу эсэд олон үйл хөдлөх хөрөнгөтэй бол яг энэ нөгөө олон үйл хөдлөх хөрөнгөтэй хүмүүсийн хувьд нөгөө яг тэтгэвэр авах дээр бол нэг асуудал гарахгүй. Эрүүл мэндийн нөгөө Medicare авна шүү дээ. Тэрэн дээр бол асуудал гардыг байлээ шүү. Яг тэгэхээр Medicare чинь бас яг нөгөө орлоготой, өмч хөрөнгөтэй болоод ирэхээр жоохон үнэтэй болоод идэг. За тэгэхээр миний нөгөө таньдаг хятад найзууд энэ төр яадаг вэ гэхээр ээж аав нь хүүхдүүдийнхаа нэрлүү нөгөө хаус маус өмч хөрөнгөө шилжүүлээд идэм байлээ. Тэгжээч нөгөө үнэгүй улсын эрүүл мэндийн даатгал энтрийг авах гэдэг юм байлээ шүү. Тэгэхээр яг энэ тэтгэвэр авах дээр бол нэг нөлөөлөхгүй зүгээр эрүүл мэндийн даатгал бас магадгүй нөлөө гарах боломжтой гэсэн. Тэгээ энэ эрүүл мэндийн даатгал бол би бол ярихгүй яг би өөрөө хийдэггүй. Тэгээ эн чинь өөрөө бас маш том сэдв байгаа учраас бас өнөөдөртөө ярихгүй. За магадгүй дараа нь мэддэг хүнтэй ороод бас ярих боломжтой байгаа. За тэгээд 64 настай нөхөр нь нас барсан, эхнэр нь 56 настай. Ийм тохиол эхнэр 62 нас хүртэл хүлээж байж байгаа тэтгэвэр авах. Нөгөө тэр survivor benefit буюу талигачин тэтгэврийг 60 настайгаас эхэлж авна. Тэгэхээр нөхөр 64 настай гэхээр яг хөө тэтгэврээ тогтоолгосон ч бай, тогтоолгоогүй ч бай, энэ хүн 60 нас хөрөнгөтэй шууд нөхрийнхийг авч эхлээд өөрийнхийгээ 70 хүртлээр хүлээгээд хэрвээ таны тэтгэвэр өөрийн чинь тэтгэвэр нөхрийн чинь тэр талигаа чинь тэтгэврээс өндөр байх юм бол өөрийнх руугаа switch хийгээд сольжиж болно гэсэн үг. Талигаа чинь тэтгэвэр дээр яг ингээд өөрийнх руугаа солиод ч юм ингээд болж байгаа юм. Тэрнээс яг амьд байгаа хүмүүсийн хувьд бол арай болохгүй байгаа шүү дээ, тий. Тэрэн дээр тийм байгаа. Өмнө нь болдог байсан гэхдээ одоо бол болохгүй болсон тийм байгаа. За unemployment бол оноонд яаж нөлөөлөх вэ? Unemployment гэдэг чинь ажилгүй байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ямар ч оноо үүсэхгүй гэсэн үг. Гол нь нөгөө оноо авах чинь орлоготой байж иж, цалинтай байж иж, W2 19-с дээр орлоготой одоо нэг кредит авахд нөгөө 1800-ийн орлоготой гэдэг нь харагдчихэж авах учраас unemployment аваад ямар ч ажил хийгээгүй, ямар ч орлого олоогүй бол оноо орохгүй гэсэн үг шүү. За 10 жил 40 кредитээ бүрдүүлэл цалингийн их баг хэмжээ хамаарч тогтоох уу? Тэгээ нөгөө түрүү нөгөө өгснэгтэн дээр харуулсан шүү дээ, тий. Хэрвээ нөгөө 30 жил 40 жилээр харуулад одоо нэг 1200 гэж ийсэн 10 жил гэдэг ингээд
оролцсон чинь 700 600 болоод ороод ирсэн. Тэгэхээр тэрэн дээр бол ялгаа харагданаа. Гол нь Америк хүмүүс чинь өөрсдөө нөгөө 35 жилийн нөгөө social security-ийн өндөр байлгыг гэх юм бол 35 жил тасралтгүй ажилласан тэрийг дундчилж хамгийн өндөр тэгж жилэхгүй бүр өндөр 35 жилийн авна гэж хэлдэг байхгүй юу. Тэгэхээр тэр өндөр 35 жил гэхээр 35 жил бол бас хамаатай болоо авчиж байгаа. Тэгээ орлогоос тэгээ хамаатай болчихж байгаа. За яаж ирээдүйд тэтгэврээ өндөр авах вэ? Өндөр авах боломжтой гэдэг дээр нэгдүгээрт жил эрт авахгүй хүлээх хэрэгтэй. Аль болох 67 70 хүртэл хүлээх юм бол нөгөө хувь нь өндөр тогтож болно. Хоёрдугаар 35 жил гэдгээрээ тэрнгээрээ тогтчихж байгаа. Тэгээд татвар бас хэрэг төлж байгаагаас шалтгаалж байгаа шүү дээ. Одоо W2-гээр ингээд өндөр орлоготой өөрөө талын төлөөд байгууллагаараа төлөөд авах юм бол тэр төлж байгаа татвар чинь бас нөлөөлж байгаа учраас түрүүний нөгөө quick calculator гэдэг нөгөө тооцоол гаргасан шүү дээ. Тэр машин дээр хийгээд үцхэд одоо өөртөө ингээд тооцоолоод гаргах чинь. Тэгэхээр өндөр авъя гэх юм бол social security арай жоохон өндөр татвар төлөх хэрэгтэй болно. Олон жил social ажил орлоготой байх хэрэгтэй болчих 35 жилийн одоо өндөр 35 жилийг аавна гэж байгаа юм. Тэгээ дээрэс нь хүлээх болчихж байгаа маа. 65, 67, 60, 70 нас хүртэл хүлээж иж өндөр авах болчиход байгаа шүү. За тэгээд SSI авдаг бол за баярлалаа гэсэн мань баярлалаа орж иж бас мэдээс юмсан баярлалаа. SSI авдаг бол жилийн 1 сараас болж байна. Тийм нөгөө SSI чинь тийш энэ чинь яг тэгэхээр нөгөө нийгмийн халамжийн хэлбэр учраас гадаадаас удаан хугацаагаар авч болохгүй. Тийм энэ бол яг тийм шүү. Хаагдчихдаг тийм байгаа. Тэгээд social security ч гэсэндээ тий зөвхөн Америкийн иргэл гадаадаас урт хугацаагаар авч болно. Тэрнээс ш нөгөө ногоон карттай хүн бас удаан хугацаагаар болохгүй байгаа шүү дээ. За нөхрийн 50%-ийг авчиад нөхөр талигаач болох үед тий нөхрийн 50%-ийг аваад явж ийлаа. Нөхөр талигаач боллоо. Нөхрийн 100% шууд шилжиж орж ирлээ. Миний баг ингээд хасагдлаа. Тэгээд явнаа. Дараас нь 35 жил үү. За ерөнхийдөө нөгөө өндөр 35 жилийг л авна гэдэг. Тэгээ ерөнхийдөө бас энэ Америкийн нөгөө яг энэ мэрэгчлэтнүүд санхүүгийн зөвлөхүүд аль болох 35 жилээ бити алдаарай. Ерөнхийдөө бити завсардаарай л гэж яг юм хэлээд идэв. Хэрвээ 1-2 жил алдагдчих юм бол бас эн чинь жоохон нөлөөлөх гээд идэв шүү гэдэг юм бас хэлээд идэв шүү. Тийм 40 жил ерөнхийдөө 10 жил болно. Яг тэгвэл жилд максимум жилд хамгийн дээд нь 4 кредит цуглуулж байгаа учраас 4-ийг 10 жил төржүүлэхээр 10 жил боломжтой. Гэхдээ ерөнхийдөө нөгөө түрүү хэлсэнчлэн орлого дээр нөгөө орлогын одоо 8,000-ын орлоготой байхад боломжтой учраас харьцангуй боломжтой болчихж байгаа шүү. За тийм байна. За одоо энэ нөгөө төрүүлж авсан бас нэг асуултууд байсан шүү дээ. Тэрийг уншиж явчих те. Энэ дээр бас нөгөө сонирхолтой асуултууд байвал давхардаагүй асуулт байвал гэрийн за ерөнхийдөө баг ихийг нь хариулсан байна тий өөр асуух асуулт байхгүй болвол тэгээд тийм тэгээд нэрээ юу яасан нэг түрүү нөгөө татврын амраатаа яриад түрүү хэлчихгүй яалаа баахан юм яриад байсан чи юу ярьсан бэлээ гэдгийг мартсан ямар ч гэсэн татвар боддог хүмүүстэйгээ яриад хэрвээ нөхөртөөгөө хамт одоо нөгөө тракны бизнес эрхэлдэг бол татвар боддог хүнтэйгээрээ би ч гэсэн өөр хэрэг жоохон оноо авчмаар байна гэдэг тэрийг ярьсан байна та. Тэгээд тийм. За ерөнхийдөө болцсон юм байна дөө. Баярлалаа. За баярлалаа бүгдээрээ орж ирж сонссон хүмүүст баярлалаа. 100 гаруй хүн орж ирсэн байна. Тэгээд бас орой болсон байхад мэдээлэл сонссон хүмүүстээ баярлалаа. Тийм нөгөө миний санал болгодог хувийн тэтгэврийн сангаас яг уулзаад 57 настай да гэхээр яг жоохон оройтсон. Гэхдээ яг хэрвээ 70 хүртлээ те хуримтлал үүсгэх юм бол яг боломжтой. Гэхдээ энэ бас нөгөө амь даатгал дээр суйрлах гэдэг болохоор бас жоохон даатгалын зард гарах гэдэг. Гэхдээ бол энэ дээр бол би харьцуулаад хараад яриад үзэн. Тэрнээс яг нөгөө нас 50-аас одоо 57 8 60 мартай хүмүүсийн хувьд бол их заавал аав гэхгүй зөвлөхгүй яг та хараад үзэж болно. Хэрвээ авах юм бол авч болно. Нэргүүч гэсэн ялгаагүй адилхан хэдийгээр би заавалгүй авах юм бол нэргүүтэй. Тэгэхээр ихэнх ингээд хийгээд явах боломжтой байгаа шүү. За тэгээд ямар ч хэлсэн тэгээд эргэлзээтэй ойлгомжгүй тиймэрхүү юмнууд байсан бол та бүхэн би нөө бичлэгээ хадгалчин дараа нь бас нөгөө YouTube дээр ч юм уу тий хаана газар байрлуулж байгаад дахиад сонсохоор бол бас сонсох боломжтой байгаа. Тэгээд одоогоор ямар ч хэлсэн өөрийнхөө хэмжээнд чадах хэмжээндээ мэдээлэл бэлтгэлээ 2 жил гаруй үдсэн туршлагаасаа юу яагаад үзлээ. За энэ нөгөө бимба их ч асуух гад яагаад чинь би нөгөө бүх хүмүүсээ нөгөө дууг нь хаацсан байгаа байхгүй юу. Тэгэхээр дууга нэгчихдээ тий
За бүх хүмүүсээ дуугаа нээчи гэсэн чинь за нээчлээ би нөгөө бимбагчаа та өөрийгөө одоо unmute хийж болно. Баярлалаа Уянгаа. За би надад асуулт байхгүй наа Уянгаа. Тэгээд хамдаа комент хэлэх гэсэн баярлалаа гэж хэлэх гэсэн. Тэгээд энэ олон тийм монголчуудаа ингэж өөрхөө цагаад асуудаад хэрэгтэй мэдээллийг бид бүхэндээ хүргэж байгаа би хамдаа баярлалаа гэж хэлсэн юм аа. Тэгээд хүний гадар бид бүхэн ингэж цалингаа зүтгэж явж байна. Тэгээд бид нар мэдээллийг мэдэхгүй байна. Тэгээд бидний одоо бусад өөрчлөлтөөнүүдээс болоод тийм учраас юмнаас ингээд өөрийнхөө мэрэгжлийнхаа мэдээллийг бид бүхэндээ хүргэж байгаа. Тэгээд асуултанд хариулж байгаа. Тэгээ би чамаагаа бас нөгөө сонсоод байлаа. Бас Facebook дээр ингээд огтмод мэдээлэл явуулах юм байна. Би чамаагаа дааваг байсан учраас дөнгөж сайхан олж мэдээж авсан. Тэгээ харин ингэж бас тогтмол явд юм байна. Тэгээ энэ олон хүмүүс минь бас Уянгааг минь дагаарай тий. Айгүй олон мэдээллийг өөхгүйгээр тайлбарлаж бид бүхэндээ хийж өгөх юм байна. Тэгээд чамдаа үнэхээр талархтаа бас аймада баярлалаа. Тэгээд чамдаа ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд дараагийн олон тийм мэргэжлийн хүмүүсийг бас урьдчилаад ингээд бид бүхэндээ мэдээлэл хийж өгөөсэй. Тэгэх юм бол бид нар бас магадгүй төөрөгдөж явж байгаа асуудлуудаа, за мдээгүй асуудлуудаа тэгээд цаашид бас өөрсдөөсөө тийм мэдээ сураад авах асуудлуудаа та бүхнээсээ мэргэжлийн хүмүүсээс бас суралцах болцоотой юм байна гэдгийг харж байна. Тэгээд баярлалаа гэнэ хэлсэн. За баярлалаа. Тийм маш их баярлалаа. Тэгээд яг хуу энэ хугацаанд одоо 2 жил гаруй хугацаанд мэдээлэл бэлтгээд явж гин. Тэгээд би нөгөө өөрөө Монголд телевизэд ажилладаг нөгөө сэтгүүлч байсан болохоор яг тэрнгээрээ нөгөө банк ажиллаа хийх цаг аяг боддог байсан байхгүй. Тэгээ энэ завшаан гарч ирээд бас яг ингээд би өөрөө дуртай болохоор бас яг үнэхээр цаг цав гаргаж хийж байгаа. Би өөрөө бол гэр бүлтэй бас 2 хүүхэдтэй. Манай 2 хүүхдүүд бол өсвөр насных. Тэгээ бас нөгөө ажил их байна шүү дээ. Тэгсэн ч гэсэн өөрөө нөгөө хүн чинь дуртай амаа бас хийхээр хийн. За тэгээ бас хамгийн гол нөгөө манай монголчууд ч бас нөгөө буруу зүрх мэдээлэлтэй амнаас ам дамжиж их мэдээлэл сонсдог учраас за үнэхээр одоо мэдээлэлд арай ойрхон байгаа хүмүүсийн хувьд бас зүгээр мэдээлэл өгөхөд бас зүгээр юм байна гэж ерөнхийдөө бас өгсөн. Тийм. За энэ Адиа Сүрэн болт гэдэг хүн гараа. За баярлалаа. Цаг заваа гаргаж үнэтэй мэдээлэл өгсөнд үнэхээр их баярлалаа. Яг наад мэдээллийг чинь сонсох юмсан гэж цангаж байла. Цангаа мань гарлаа. За баярлалаа. Тийм баярлалаа. Тэгээд за тэгээд маш их баярлалаа орж ирсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээ ямар ч зэн бичлэгээ хадгалчин. За тэгээд ерөнхийдөө сар болгон чаддаггүй маа гэхэд нэг хэдэн сардаа нэг удаа өөрөө бодвол өөрийнхөө мэддэг юмыг яриад мэдхгүй болвол ядаж мэддэг мэрэгчлийн хүмүүстэй тийм мэрэгчлийн хүмүүсийн яриулаад иймэрхүү Zoom одоо яг энэ лайв вебинар хийх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ бас заримдаа нэг ажил ихтэй болохоор амждаггүй маа. Тэгээд цаг зав гаргасан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд сайхан амарцгаагаарай гэж хэлээ. Тэгээ хамгийн гол нь бас нэг юм захимаар байгаа. Манай монголчууд ч бас сайхан сэтгэлтэй. Үнэхээр бас гол нь зөв мэдээллийг хүмүүст дамжуулдаг байгаараа. Бити сургаар таамгаар хүмүүст мэдээлэл дамжуулаарай. За хэрвээ үнэхээр өөрөө сонсоод өөрөө хэрэгжүүлсэн зөв мэдээлэл авах юм бол нэг нэгнээсээ нуухгүй харамгүй хэлчихэж байгаарай. Энэ хүн илүү ингээд мөнгө аваад илүү гарчихвэ гэдэг тийм сэтгэлээр бити хандаасаа. Хэрвээ монголчууд бид нар нэг нэгэндээ тусалж авахгүй өөр нэг улсын өөр одоо тэр нэг хятад одоо тэр Вьетнам, Орос хэм байдیں۔ Тэр хүмүүс л очиод авчих. Тийм учраас яг үнэхээр хэрэгтэй авч болох юм боломж бололцоо байх юм бол бас нэг зөв мэдээллийг нэг нэгэндээ харамгүй хуваалцаж байгаарай гэж захимаар байна. За баярлалаа бүгдээрээ баяртай сайхан. Маш баярлалаа. Тэгээд нөгөө тэр хувийн тэтгэврийн хоригдлол сонирхож байгаа хүмүүс ахын бол бас надтай холбогдоорой. Баяртай. YouTube channel нэ. За баяртай.